Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast Room-ийн хамтрагчаар Zubrovka. Yulon хятад хоолны ресторан. Simple зээлийн аппликейшн. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шин хэрэглэгч болоорой. За сайн байцгаана уу манайхаа та бүхэндээ өглөө өдөр оройн мэндийг хүргье. Тэгээд Podcast Room-ийн цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane аялийн үжиг дуурай тавьдаг байгаа бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг XM Broker мөн Zubrovka чарна бүтээгдэхүүн. За тэгээд бид бүхэндээ премиум болор амралтын газар маань бид бүхэнтэй хамтран ажиллаж чадуулахад та дайны ингээд та бүхний өнөөдрийн зочноо танилцуулахад бэлэн болсон байна. Манай өнөөдрийн подкаст маань Монгол Улсын гавьяад жүжигчин Маск Бардакны жүжигчин Эрдэнэ заах маань хүрэл зэрсэн байна. За сайн байна уу та? За сайн байцгаана өдрийн мэнд хүргье. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ манай подкастт маань хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд манай бас Габи байгаа. Тэгээ манай бас хост. Тэгээ бид хоёр ингээд нийлээд хамгийн анх подкастаа хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт таны орж байгаа 109 110 дахь дугаар болж байгаа. Тийм оо. Би бас үзчихсэн ганц хоёр дугаар. 2 жил гараа хийсэн байна. Тэгээ өнөөдөр Эрдэнэ заахаас ахтайгаа айгу гоё зүйлсийн тухай ярилцах байхаа гэж бодож байна. За таны ажил төрөл сайн уу? Сая сар шиндээ сайхан шинэлгүү гэдэг эхлээд сайхан аварч чинь үү? За ямар ч сайхан аварч байна. Сар шин сайхан боллоо. Тэгээд ур бүтээлээ хийгээл ажиллаа хийгээл одоо тэгэл байж байна да. Аюу гоё турсан байна. Залуучсан байна. Нууцаасаа хуваалцаач. Нууц ч байх те тэгэл спортоор нэг 4 жил хичээллээ. Тэгээ спортоор хичээлсний үр дүн маань бас сайхан гараад бас үр дүн харагдаад гоё тураад хөнгөрөө сэтгэл санаа сайхан болоод ирч хүчтэй бол сайхан л байж байна да. Тийм. Заанах таны өндөр чи хэд юм бэ? Би одоо метр 76. 76. Би харин сая заанахтай ярьж байгаа заанах нэг давхарт ирчлээ гэдэг хэрэг би буугаад очихгүй юу? Тэгээдсэн чинь нэг өндөр туранхаа залуу цаашаа зогсож явах. За би за ийм бол биш гэдэг. За арайч биш ах гэсэн чи эргээ харсч заанах мөн бэ шүү. Арай сундын биш үсттэй. Тураад сунаад гэж. Тэгээ би өөрийгөө шууд эхний сэтгэлээрээ танд хэлсэн те. Хүү сайн уу заанах та чинь ямар амар турцсан бэ гээ. Тэгээд та чи ийм өндөр үлөө гэд тэгсэн чинь 76 гэхээр ер нь бол та угаасаа намхан хүн биш байсан юм байна. Юу нөгөө өргөн болохоор намхан харагдаад байдаг гэж бас болох юм те. Тэгээ ингээд нөгөө хэлбэр ороод ирэхээр бас нэг харагддаг биш хаа зүгээр санагддаг юм биш үү? Магадгүй. Тэг хүмүүс таарал тэгээд Туранхаа нарийнхан залуу болцсон байна. Ийм туранхаа юм уу? Ийм өндөр юм уу л гэдэг. Тий тархан байх нь байсаа. Тий өндөр нь ч юу зүгээр туранхагийн хувьд бол туранхаа болсоо л гээл тэгэл хүмүүс их асуугаад байна л да. Зарим нь өрөвцсөн арцсаар чараал асуух яасан юм чи. Би яа чин зүгөөрөө гэж нэ. Зарим нь хөөх гээл зарим нь яасан гоё болсон гээл янз янзаар л. Тэгээ бүх хүмүүс бүгдийг тайлбарлах гэхээр хэцүү тэгэл спорт гээл. Ямар спорт л ярих вэ? За би кудо гэдэг Японы холимог тулааны. Тий одоо кудо гэж. За нахта жаа боломжтой харьцсан байх шүү хүмүүсээ. Холимог тулаан. Тий холимог спортоор хичээлээд яг би бол анх турыг гэж олон улсын хэмжээний мастер баталгаа багш дээр очиж. Турыг гэж очисон. Тэгээд жилийн дараа тураад үр дүн гараа сүүлдээ нэг спортоо ойлгоод дотоод сэтгэлээсээ мэдрээд одоо бол яг нөгөө спортын хэмжээнд гоё хичээлдэг болсон. Спортын мөн чанарыг ойлгох. Тийм мөн чанарыг дотоод мөн чанарыг ойлгоцсон. Тэгэл одоо нэг доктортой хичээлж байна. Мөн чанар нь юу юм бэ нахаа тэгээд мөн чанар нь бол хүнийг дийлэх биш өөрийгөө дийл. Өөрийгөө ялан дийлэх хэвээр. Тэгээд ирч хүч хүндэтгэл ёс зүй гэсэн тийм мөрөтэй. Ягаад гэвэл нөгөө Япон спорт өөрөө хүндэтгэл маш өндөртэй байдаг болохоор тэргээр дамжуулж хүн бол ёс зүйн тэр хүндэтгэлийг өөрөө хүссэн хүсээгүй авч идэг. Ягаад гэвэл өглөө очиод тийм юунда дэвжиндээ мөрөгдөг, багштай мөрөгдөг. Бүх зүйлдээ талархлаа илэрхийлдэг. Тэгээ энэ бол би өөрөө мэдхгүй ч гэсэн одоо ингээд эргээ бодоход миний сэтгэл зүй ер нь бас маш сайн нөлөөлсөн юм шиг санагддаг.
байдаг тий. Би эергээр үлээж авдаг болсон байна. Одоо харьцуулаа бодно шүү дээ. Урд нь бол жижиг сажиг юм стресстэй байж, бухимддаг байж, шалтгаангүй юмдаар ууралдаг байж тий. Одоо юу гэдэг нийгэмний төлөө хитрхи ихтэй бухимддаг, бачимддаг байсан бол спорт юм өөрөө нөлөө дотоод сэтгэл зүгээр айгуу гоё хүн одоо имжлэгтэн гэх юм уу да. Тэрийг айгуу сайхан мэдэрч байна. Гоё тайван болсон байна. Альва зүйлийг хүлээцтэй ханддаг болсон байна. Бэрхшээлийг маш зовхгүйгээр давдаг те. Иймэрхүү сайхан нөлөөлөд гарч ирж байна. Тэгээд хоёрдугаарт бол бас турхаас гадна бас жүжигчийн үний хувьд жүжигчний мэргэжил өөрөө асар их хүч тэнхээ сэтгэлийн хүч шаарддаг маш олон хүчин зүйлүүд байдаг шүү дээ. Хүн та мэдгэл баг. Тэгэхээр тэр зүйлүүдийг бол маш сайхан давдаг болж байна. Хатуучилтай болж байна. Тий, ажлыг бол маш одоо бидний насныхны сэтгэл зүйн өөрчлөлт гэж байд юм байна л да. Юу гэвэл бас тийм сэтгэл зүйн үед жоохон тийм гомдомтгой болд юм байна. Насаад байгаа шүү дээ. Тэ уур уцаартай болдог илүү их тийм ганцаардах ч юм уу тийм байдал их ордог юм байна. Насны. Яг гоо спортер хичээсний үр дүнд энэ бүх зүйл бол байхгүй болж. Тэгээс нийгэмд идэвхтэй амьдрах тийм өгөгдлөг өгж ин гэсэн үг юм шиг. Ер нь бол яг бас нэгээс нь бэлтгэл болж байгаа. Амар том бэлтгэл. Тий, энэ тулааны спорт за тулааны спорт яриад эхэллээ шүү дээ. Ганц нэг тулдах бол биш байна. Байна л да. Энд кардио дасгал, амьсгалын дасгал, сэтгэл зүй бясалгал ингээ бүгд багтдаг юм байна. Тэгэхээр хүний биед би турж одоо юу гэдэг ирүүлж юу асуусан дотоод сэтгэл зүйн хувьд өөрийгөө маш гоё эмчилж яд юм байна л гэж ойлгож байна. Би ингэж харж штгүй. Би яг энэ Эрдэнэс ах гэж одоо угаасаа манай аамаа юу их болохоор одоо нэг аав ээж нар чинь бол бидний төвшин хүмүүс байгаа шүү дээ тий. Яг ерөөсөө тийм сэтгхүүтээ би ингээд бодоодсон байхгүй тий. Тэгсэн чинь ингээд яг сая уулзаад ингээд харсан чинь ийм ярилцсан чи аягүй залуу. Залуу тий. Одоо нөгөө энэ залуу ер нь ах гэхээс илүү нэг юм залуу гэдэг ангилал та ингээд орохоор харагдаж байна юм уу? Та хизээч өмнө надад ингэж харагдаж байгаа юм байна. Өмнөд хэлээ тий. Нэг юм мэдээж жоохон өмнө тааж бас бүдүүн байсан. Тэгээ ингээд ер нь нэг юм наснаас арай л өгшин харагддаг байсан юм уу да гэж зүгээр одоо тэгж анзаарагдаж байгаа гэх юм уу тий. Тэгээ бас эмэгтэй хүнд айгүй их ингэж хэлжсэн болохоос эрэгтэй хүнд ингэж хэлж байгаагүй юм биш үү? Тий, ер нь тэгэл хүн сэтгэл зүйн юм байлээ л тий. Тэгээд одоо за жүжигчний мэргэжил өөрөө бол бас нэг хайхтар юу гэдэг нэг насны нам харуулаад ч гэдэм үү мэдээж нам насны юм байлгүй л яг хөө. Гэхдээ сэтгэлгээний хувьд бол хүн илүү их чөлөөлж өөрийгөө. Цаг үеийг аягүй сайхан мэдэрч залуучуудтайгаа сайхан нээлттэй сайхан харилцаж байж ич бас гоё хүн өөрөө гоё тухайн орчин нөхцөлдөө те сайхан идэвхтэй сайхан амьдрах юм шиг байна л гэж би ойлгоод байгаа шүү дээ. Glow up шүү дээ тий одоо энэ чинь үнэхээр өнгө оржээ та. Тэ өнгө алдагдсан гэж алдсан байсан гэж хэлээгүй шүү. Таны нэг юм дандаа харж ирснаас бол үнэхээр амар гоё сайжирсан байна тий. Ер нь бол хамаагүй ингээд царай үргээ тий. Царайнаас нүртлээ гэрэлтэд мэдэгдээд байна л да. Тийм байна тий. Олон хүнээс сонсож байгаа. Тэгээд бас өөрөө бас маш хурам орж байгаа. Тий. Тэгээд ажлын бүтээмж аягүй сайжирч байна. Бас амжилтууд бас ирж байна. Хүмүүс өөрчлөлт ирээ тий. Яг тэгвэл бас чинь олон дүрд тоглох боломж ирж байгаа байхгүй. Тарган байсан бол тарган үндэл тоглолцол болоо шүү дээ. Гэтэл бас олон төрөл жанрт ингээд тоглохдох тийм боломж ирж байна. Ромео 40 жилийн дараа юу. Одоо нөө биг цэцэрхээр бодол цэцэрнэ гэж байгаа шүү дээ. Тийм юм бас танд анзаарэгдэж байна уу? Тий, ер нь бол тэглэг байх уу? Чи өөрөө тэр спорт нөлөөлж хүний бол бодолч гэцрэх одоо өөрийгөө хянах тийм ээ өөрийгөө бодох мэдрэмжүүд өндөр болж. Энэ маань өөрөө яаж нөхөл уран бүтээл ажилд бас гоё сайхан нөлөөлж байна. Ирч хүчтэй байна. Ажлын нөгөө ачаал аягүй сайхан авж байна. Толгоо маш сайхан сэргэлээс хэрэг байна. Та 71 тэд явж байна. 73 удаа бэлтгэл хийдэг. Тий. Аас их шүү тий. 3 ч ер нь нормал гэж юу? Нормал. Тийм бол яг бидний насны хүнд бол яг л таарсан. Тэр чинь нэг юм бэлтгэлчээ өөрөө шиш ухаанаас өндөр үндэслэлтэйгээр л явд юм байна шүү дээ. Тэгээс уцар зүггүй аваачаал хүний чи гүйлгээл одоо тасгал хийлгээд байхгүй. Насны онцлог тааруулсан тий хэдийн хэмжээний ачаал өгсөй энэ хүнд
Одоо жишээ нь өглөө ирэх цусны даралт үзээд цусны юу ачаа за өнөөдөр нэг ийм хэмжээний ачаал өгнө гэж маш нарийн байд юм байна. Тийм. Тий. Тэрнээс ямар хоол унд идэхөө тий. Айхтар хоолны дэглэм барихгүй ч гэсэн одоо булчингийн маасыг нэмэх тэгээд хүний ачаал зүрхийн сохилт хэр байх даралт энэ төр ямар байхаас шалтгаалж одоо тэг өдөр болгон дасгалууд өөр ачаалууд өгдөг ч юм уу. Тухайн хүний сэтгэл зүйн нөхцөл байдлаас аюу нарийн шинжлэх ухаан байд юм байна. Тэрнээс зүгээр учир зүггүй боксing бэлий зүгчээд нэг шаг нүдэд идэг асуудал бол биш. Минийд чинь бас толооны спортоор хичээлдэг байлаа. Юу лээ? Би чинь жоохон бахта боксер явжсэн. Бас таеквондоор явжсэн. Тэр ер нь бол яг би бол манай аав л яв гэсээр бол явсан л дээ. Тэгээд тэр бол тэгэл миний хүмүүжлд амар бас нөлөөсөн гэж боддог. Жоохон хүүхдийг өсвөр насны хүүхдүүдийг спортоор хичээлүүлэх нь амар тийм хүмүүжлд амар тийм энэ хичээл юм лээ л дээ. Нэмэртэй. Кудогийн онцлог бол юу нэг яг холимог тулаа. Бүх спортын одоо юунууд байдаг. Мутай, тайквондо, житсүцүү тий. Тэгээд кикбокс ингээд нэг ёсны ерөөсөө яг л холимог тулааны нэг хөвлбөр. Японы 2 мастер байсан. Кёкушингийн каратегийн 2 мастерын нэг нь энийг үүсгэн байгуулж. Яагаад гэвэл нөгөө тулаан бол одоо дан байгаад нь шүү дээ тий. Одоо дан бол нэгтгсэн нэг юм төрөл байх хэрэгтэй байна гэж кодог анх үүсгэн байгуулад нэг ёсны бол амьдралдаа хамгийн ойрхон спорт. Яг бол юу тулааны урлагийн бүх төрлөд багтцсан. Тийм учраас одоо бол хичээл хэсэд маш их өсөж байгаа. Яг бол амьдралд маш ойрхон байдаг учраас одоо чинь таеквондо гэхт амьдралд бол арай урлаг тал руугаа байдаг шүү дээ. Кодо бол одоо нэг бүх төрлөө тохоод нүдэн мөргөн хөвтэйгс мөргөд юм уу? Гар хөлний боолт мөргөн тий. Мөргөн тохоод гэхдээ нэг онцлог нь яг гоо зүүн талаас хамгаалтын касктай байдаг. Тий. Тэрнээс бол цохилтын хүч мөч бол орно шүү дээ. Ямар нэг гоо зүүн талаас хамгаалсан. За бүс авсан гэсэн дээ хаа. Тий. Амар бүс бишээ. Яг нөгөө би тэгж бодохгүй та. Мэдээж учиргүй хүн зодох гэж л сурааг нь ойлгомжтой. Мэдээж тодорхой цагт тулсан үед бие хамгаалах нь бол бас ойлгомжтой. Дээр нэмээд ирүүл байх нь ойлгомжтой. Тэрний тул бас нөгөө нэг ингээд тулаан хийсэн үү гэд би сонирхоод асуусан. Тулаан хийсэн гэсэн. Тэг бүсний төлөөх тулаан гэж байгаа гэсэн тий. Тий яг 8 шатлал байгаа левел бүсний. Эхлээд цагаан бүстэй ороо тэгээд ягааныг юу илээ тий. Ягаан тэгээд цэнхэр. Би болохоор цэнхэр бүс хамгаалсан. Одоо 4 сарын 11-нд миний дээдлийн шар бүсний хамгаалтанд орох хэвээр. Тэгээ яг хамгаалт толгой өөр ингэсэн онцлогтой. Эхний бүс хамгаалах зөвхөн техник өгнө, 2 дахь бүс техник тулаан, 3 дахь бүс нь болохоор тулаан хэвтэй барилдан ингээд өсөө явчихдаг байл л дээ. Тэгээ яг миний хувьд бол цэнхэр бүс хамгаалсан нь бол энэ спортоор хичээлэх хүн албан ёсоор болж байна л гэсэн баталгаа гэж би ойлгосон. Гэтэ хүн ялсан тий та тулаа. Тэр хэлэлтэй хаа. Яа тэ хэлэлтэй. Яг мэдээж техникүүд аавн техникүүд чинь маш олон шүүгчнэр бүгд ингээл харна техникийн бүх төрлүүд техник ямар цогцолтой бүх техникүүдээ өгөөд тэгээ хамгийн сүүлд нь 2 тулаан хийсэн. Тэгээ тэр касктай 2 минут 4 минутын тулааныг завсралгүйгээр 2 удаа шууд залгаад хийх хэрэгтэй. Тэрийг давах хэрэгтэй. Тэгээ яах. Золтоол тэгэл унтчихаагүй ард нь гарсан. Давсан дээ. Баш хэцүү байсан. Тэгээ би өөрөө тэрийг биеэрээ мэдэрсэн учраас одоо энэ нөгөө холимог тулааны талбар дээр гарч ирнэ гэдэг л бол одоо энэ бол зүгээр гайхамшиг. Ялгдах нь бол юу биш. Чухал биш. Энэ бүрэнхий дэвжин дээр гарч ирж гин гэдэг бол гайхамшиг гэдэг л мэдэрсэн. Тэр мэрэгжлийн олон гайхалтай тулаанчдаа 3 минутаар 3 амын багада 3 шүү дээ. Яа. 3 минутаар амын багада 3. 5 раунд гэдэг л 4 раунд. Боксих чинь сонирхогчийн чинь 3 байдаг. Мэрэгжлийн чинь 12 мар байдаг. Тэрийг өөрөө мэдэрсэн хүн бол тэр гарч ирж байгаа тэр тамирчдыг үнэхээр хайрлахаас арга байхгүй. Тэр цохилтыг твчихтэй. Бид нар ч нөгөө ялагч байгаа ялагчлаа гэдэг шүү дээ үгүй.
Нэг юм гээ. Тий үгүй тэр цохилт тэр юу гэж төвчээртэй тулалдна гэдэг бол зүгээр гайхамшиг. Тэрнээс ялагдах нь бол гол биш гэдэг л. Аймаасаа ойлгосон өөрөө биеэрээ мэдэрсэн болох. Подкаст руу хамтрагчаар Zubroco бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Zubroco брендийн цоо шин нэр төрлийн бүтээгдэхүүн маань за Монголын дэлгүүрүүдээр худалдаанд гарч эхэлсэн байгаа. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд Zubroco Charna гэдэг нэртэй бөгөөд за Zubroco брендийн арай илүү премиум хувилбар юм. Тэгэхээр Charna брендийн хувьд өндөр чанарын сонгомол үр тарианаас гаргаж авсан хамгийн сайн спиртийг ашигладаг бөгөөд за аманд илүү дүүрэн тэнцвэртэй мэдрэмжийг өгдөг спирт юм. Тиймээс согтууруулах ундааны талаар мэдлэгтэй хүмүүс маань анх амсаад л мэдхээр илүү тийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр савлгааны хувьд ч гэсэндээ ялгаатай за хар шил амун минимал дизайнтай болсон байгаа. Өнөөдөр хэрэглэгчид Zubroco брендийг чанартай арх гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон. Тэгвэл Charna бол тэр итгэлийг илүү өндөр түвшинд баталгаажуулж байгаа хувилбар гэж ойлгож болно. Ингээд подкаст руу хамтрагчаар Zubroco брэнд бүхэнтэй хамтран ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн Charna. Одоо энэ манай жүжигчдээс манай анхнараас ер нь аягүй их толооны спортоор хичээлж шүү дээ. Одоо би ингээ харангуут өөскөх чинь нөгөө нэг сампл жижигчүү. Өөскөч бол одоо бүр өөскөх чинь бүр амар тийм өндөр түвшинд байх шүү. Мэргэжлэх байх. Тийм мэргэжлэх байх шүү. Олон улсын тэмцээнд орж исэн санагдчих тийм. Тий, юу ч гэсэн өөскөх чинь бүр ороод бүр медальцтай л аваад байр маар эзлэдэж тийм. 10 жил хичээлсэн баха. 10 хэдэн жил хичээлсэн баг шүү. За тэнгуүтээ галаах байна. Галаах чинь Taekwondo. Галаач Taekwondo-гийн улсын хэдэн удаа яваргал. Замбрааг 6 байсан баха. Юу гэсэн ч үгүй. Тэгээд одоо араас нь заанах орж ирж байна тийм. Шүү байгаа юу? Тулааны спорт одоо манай үлцэг хүү их чинь хүү Сумья. Сумья. Кикбоксийн улсын аварга. Тэгээд ер нь залуучуудын тэнд аягүй сайн хичээлж байгаа. Тэгээд бас гоё. Би бол их баяртай. Ялангуяа уран бүтээлч жүжигчин хүмүүс бол гарцаа авахгүй тэр энийг хичээлнэ гэдэг бол ганцхан нөгөө тулаандаа биш. Жүжигчний одоо бүх зүйл бэлэн болж байгаа байхгүй. Сэтгэл зүйн хөдөлгөөний хувьд те. Яг бол ямар ч жанрын кинонд тоглоход бэлэн. Одоо шин би бол яг ингэ байж л ихт гүү харайх одоо өсрөх харайх одоо юу гэдгийг морноос унах гэдэгтэр бол би сэтгэл зүйн хувьд одоо ингэ бэлтгэлтэй болчихсон байгаа байхгүй. Nice. Ямар ч байсан би каскадерийн хэмжээнд биш гэхэд ямар ч байсан тухайн нөхцөл байдалд өөрийгөө авах хэмжээний бэлтгэлтэй болчихно гэсэн байна. Өнкрөөд унаад ямар ч нэг үсрээ те. Морин дээрээс унахад нэг ядаж нэг гар хөлөд болохчихгүй хэмжээний л би физиологийн хувьд бол тийм бэлтгэлтэй болчих واخхой. Тэгэхээр жүжигчний хувьд бол уриалмаараа өөрийнхөө насныхантаа ч гэсэн оройтсон юм алга байна те. Оройтоо гэдэг нь би өөрийнхөө биеэр ингэ жишээ болоод үзүүлсэн байгаа болохоос үеийнхээ уран бүтээлчтэй ч гэсэн би айгүй бас хэлээл. Гоё нөө хааст янз бүрийн баяр үргээ. Ер нь бол яг заавал тулааны баг гэхэлтэй тий. Ямар нэг спорт мэдээж мэрэгжлийн тамирчин болно гэж байхгүй. Гэхдээ бид нар бол уран бүтээлчхүний хувьд бол бие сэтгэл зүй хувьд бол бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэрнээс нассуул яах тий. 60 таа ч гэсэн гоё кул байж болно шүү дээ. Яа болох гэж. Тэгээ чинь бас гоо зүдэлтэй ч гэсэн хамаагүй өөрөө байна шүү дээ. Одоо уран бүтээлчин 50-60 гарцсан мөртлөө сайхан гээд би хаяа гоё аваад уран бүтээлтэй байж хэвчтэй л байхгүй. Тэр талаасаа ч бас бодсон л доо. Бас нэг өөрчлөлтийн явартай. За юу ч гэсэн хэдүүлээ подкастаа таны өөрчлөлтийн тухай яриад эхэллээ. Тэгээ өөрчлөлт нь айгүй олон зүйлс их гоёор нөлөөлж байгаа юм байна. Тэгээ хэдүүлээ бас уран бүтээлийн тухай ярилцъя гэж бодож байна. За танаар шинэ уран бүтээл юу вэ? За тэгээ таны бас мэдээллүүдийг бид таныг ирэхээс ч өмнө судалсан. Тэгээд 18 онд та Монгол Улсын гавьяа жүжигчин болсон байна. За тэгсэн чинь таныг Төмөрбаатар руу ардын жүжигчин бол авах болцсон доо гэж хэлж ийсэн удаатай байна. Бурхан минь тийм яриад яах вэ? Зүгээр л ажиллая гэх. Таныг зөвхөн хүн тэгж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр та өөрийгөө тэгж бодоогүй. Таныг хүн бас тэгж хэлж байгаа нь бас нэр хүндийн хэрэг те. Төмөрбаатар руу хэлсэн байгаад нь тийм байд юм билээ. Та тэрэнд нь ер нь юу гэж бодож ирсэн бэ? Би одоо анхудаа сонсч. Гэхдээ наа чинь бол хэцүү л дээ. Надад бол яг нэгэнт авцсан шагналыг бол тэр шагналын нэр хүндийн дааж авах хэрэгтэй байх. Тэгээд яг гавьяат жүжигчин гэдэг энэ шагналыг аваад би үүдээ нэг хайх тэр хөөрөө тухайн үедээ бас мэдээж баярлалгүй л яг. Гэхдээ
энэ шагналын хэмжээнд бас уран бүтээл хийж явах хэрэгтэй мэнэд хариуцлах ирлээ л гэж ойлгосон. Яг тэрнээс хойш бол нэлээд дөрвөлтэй уран бүтээлүүд хийсэн байлээ. Тэ олон бас ганц хоёр кинонуудад тэгээд сонгодог жүжигүүд тоглож бас өөрийгөө бас өөр талаар харуулах тал дээр нэлээд ажиллаж маш их бас үр дүнтэй ажилласан. Тэгээ яг гавьяа шагнал гэдэг бол энэ нэр хүндийн аягүй сайхан дааж л явах хэрэгтэй. Аягүй энэ хариуцлага гэж би ойлгодог шүү дээ. Тийм амар юм бишээ. Тийм болохоор жоохон бас жоохон айж дүлж гэх юм уу. Тиймэрхүү юмнаас жоохон тэгж л явдаг та. Габи мен юм асуу. Чи заанахыг хамгийн ингээд тоддоор сандаг момент нь эсвэл дүрэн ч юм уу хамгийн тод нь юу байдаг вэ? За багасаа зөндөө юм үзсэн шүү дээ. Тий. За тод нь юу юм болоо? Надад л яг хоёр юм байна. За би яг одоо л толгонд орох. За чи бодож байгаарай заяа. Надад хоёр байгаа. Нэг нь бол би багада айгүй хөнгөт инээдийн тоглолтыг соёлын төвөргөнд очиж үздэг байсан. Тэгж яхад өнгөт инээдийн бас хамгийн их үзэгдэлд ордог жүжигчин заанах байсан. Бараг бүх үзэгдэл дээр таваадаг гэсэн нэг байгуусаа сандаг. Тэгээд нэгт тэрэн дээр та нөгөө нэгт тэрний айгүй бүжгэлдэг спрек бүжгэлдэг гэсэн. Ингээл гар мараа ингээл талгар малгана ингээл тэгээд тэрийг харж агаад би бөөх энэ ямар лаг бүжгэлдэг ах вэ гэж би хардаг гэсэн. Тэгээд ингээд жүжигчид дундаас та юм бүжгээрээ айгүй ялгардаг байсан. Тэр нэг хоёр дахь нь нөгөө нэг танаа охтууд нэг дуулаад тайзан дээр та нэг хараа уйлдаг. Тэр бас айгүй тийм тод. Энэ хоёр бол надад амар тод буусан. Одоо Эрдэнэзэн ах гэхээр ер нь бол яг одоо бүжиг нь амар тод санагддаг. Мэдээж бус таны хийсэнүүд мэдэж байгаа, тэрийг мэдж байгаа. Тодыг ярьж байгаа. Нөгөөт нь болохоор нөгөө нэг охтуудаа хараад тэг уйлдаг бичлэг байсан. Тэр амар хөөрхөн санагдаа. Тэрийг үзэнгүүт ингээд огшоод би ч их ойлгоо үнийг чиглэв. Тэрийг харахаар ингээд эвгүй болт шүү дээ. Тийм байна. Бүжилдэг гэсэн гинт бүжилдэг нь орж ирлээ тэр. Нөгөө лок dance шүү дээ, тэ. Break dance-ны лок төлбөр нь нэлээд яадаг ч үлээ. Тэрийг бол амар санаж байна. Өөр ч одоо ер нь бол яг тэр жилсэн чинь ер нь бол амар санаж. Сүүлд бол хошин шиг үзэг үдэхтэй бас айгу удсан байна. Хошин урлагийнх нь яг. Тэ. За тэгэд би тэндээс юу гэж суух гэдэг нь гэхээр заанах ер нь ийм сенситив хүн үү? Октоодоо хараад уйлж яхахыг хараад ингээд надад буусан сэтгэл нь болохоор за энэ их гоё хүн юм байна да. Ямар гоё хүн бэ ч гэдэг юм. Тэгээд энэ таны ингээд орсон төвдлөө нэвтрүүлгүүдийг ингээд харах нэ. Ийм гоё хүн байгаад иддэг. Тэгээд би сая ажлынхантайгаа орж ирэхэд яриад л ажиллаа. Заанахыг оруулж байгаад би амар happy байгаа. Ярилцах гэж байгаа гоё байгаа гэдээ яриад байж ирсэн. Тэгээ ер нь октодыг хараад яагаад үлсэн бэ? Та ер нь дотоод хүний хувьд хэр сенситив ер нь тийм мэдрэмтгий хүн үү? Тий, ер нь бол зөөлөн талдаа байж магадгүй. Маш их тийм зөөлөн. Хүмүүст бол их ширүү харагддаг гэсэн. Тийм гэж юу? Тий, ингээл танилцсан хүмүүс их тийм яргаасан тийм л хүн харагддаг гэсэн. Би өөрөө яаж мэдгүй те. Тэгээд ер нь бол зөөлөн хүүхдүүдтэй бол хүн бол үнэхээр одоо хэцүү шүү дээ. Хүүхдүүд одоо манай дунд ах одоо бүжигч юмсны би ерөөс ингээл гараал ирэхэд л ингээл огшоол ингээл юмч үзэж чадахгүй ингээл ийм хэмжээнд ингэж нэг хүүхдүүдэд харахад гэж нөлөөлдөг юм байлаа. Тэгээ ядчаад хүүхдүүд маань уран бүтээлч болчих юм аа. Тайзан дээр гараад ирэхээр тэгэл занах чинь хэдэн хүүхдтэй лээ? Би 4 хүүхдтэй. Тий. 1 хүүхдтэй, 3 охинтой. Тий. Тэгээд эхний дунд охин маань төгөлдөр хурч. Дараагийн охин маань одоо бүжигчин, дараагийнх нь одоо 7 дугаар ангид. 3 охин, нэг хүүтэй хүү маань одоо тусдаа гарцсан. Тэгээ нэг хөрхэн жижигхэн. Ач охинтой болсон гэх юм. Тэгэл хүү урлагийн хүн биш үү? Хүү юу яасан? Архитектур мэргэжилтэй байжгаад гинт надад сюрприз өрөөд заава би уучлаарай. Архитектур бол биш юм байна. Уучлаарай, би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдрмаар байна. Уучлаарай, би жүжигчин болно гэж пал хэлсэн. Яа, энэ нэг цусны юм байх шиг тийм. 10 жил ажилласан хүүхэд архитектураар тэгээд
би юу ч хэлж чадаагүй. Одоо юу хэлэх юм. Ер нь бол ерөнхийдөө жоохон татгалзуулсан би юм чинь. Яг 10 төгсөхдөө бол үнэхээр яг л байсан л байлээ л дээ. Тэгэхэд хүүхдийнхээ ас жаргалыг 10 жил булаацсан юм лээ. Тэгээ дургуй ажил хийх ямар байх те. Тэгээ за яг өмнөх тэгээд өөрөө өсөж байгаа бол энэ мэрэгжил чи өөрөө ингээд хүмүүсийн нүдэн дээр ил байдаг мэрэгжил. Шудраг мэрэгжил өөрөө тэгээд шалгалтын тэрэ өгөөд тэгэл тэнцэхгүй. Тэгээ өөрөө тэр өслөөрэ бол гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа нүдэн сэрэгцэн инээж гүйж харж ирээ. Тэцээ. Одоо хаан сураад төгссөн үү тийм? Одоо Суисийн жүжигчин найруулагч анги сурж байгаа. Одоо шинэ оюут юм шүү дээ тийм. Хөгшөө оюут. Одоо хийдтэй юм бэ? 30-тай. Хамгийн том тийм. 30-тай. Оо. Тэгээд бодлоо жүжигчэнд бол 30 л оройтог үсттэй тий. Тий, тэгээд одоо оройтсон ч оройтоггүй ч тэр хүүхэд ас жаргалтай байна гэдэг нь гол байлаа. Тийм ээ. Хам бол нүдэн асцсан байна. Тэ аюу сайхан гэрэлт харагдчихэ. Тэгээд хүн ер нь аз жаргалтай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо гол нь тэр байлаа. Тэгээс одоо ямар жүжигчин болох нөө найруулагч болох нөө гэдэг нь надад бол нэг гол чухал биш. Гол нь хүн маань аюу гоё аз жаргалтай happy байгаад л гол учир нь байгаа. Зөв. Ген байгаа л та тий. Ген байгаа юм байгаа. Гэхдээ энэ генээс гадна зүгээр би одоо ингээл ботход хүүхдүүд маань ухаархаас эхлээд урлагийн тогоонд ингээд өсчихөж байгаа байхгүй. Урлагийн хүмүүжлэр хүрээл орчин. Тэгээ одоо жишээ нэг бол одоо соёлын төвөргөө ч юм уу үйлдвэрчний соёлын орд эсвэл ээжийнхээ ажил дээр хөгжим бичгийн консерватор дээр багаасаа байцсан хүүхдүүд яг ороод ирэнгүүт тэр хүмүүсийн харилцааны хувьд ч гэдэм юм уу тийм нэгтгэл юм байна л да. Яг дуртай байж болно. Гэхдээ нэг тэр очноо нэгтэг болтой юм шиг байна л да. Би бол тэгж ойлгосон. Тийм хүрээлт байх нь хүүхдээ өөрөө яг нөө багаасаа байсан орчноор. Тэгэл яг тийм салбарлуул татагддсан юм байна л гэж ойлгосон. Өсөн үсэг нөө инсталтцсан байгаа байхгүй тий. Суулгацсан. Тэгээ тэр бол бүр яг ингээд өсөл мөрөөдөл нь болцсон байгаад байсан тий. Тэрийг илэрхийлж одоо 30 насны дээр гаргаж чинь. Гэтэ бас танаа хүүхэд чинь бас зоригтой шийдвэр гаргасан байх шүү. 10 жил архитектураа ажиллачаад 30 насны дээр шинэ карьер эхлүүлж гин гэдэг чинь бас шийдвэр шүү тий. Амьдралын бас тэгээ би бол бас ханин гэр бүлийнхэн хүнд нь баярлсан тий. Манай би чи өөрийнхөө сонголтоо хий. Төгсөл чинь би ингээд бүх асуудлыг зохицуулъя. Гэдэг нь бол одоо хамгийн чухал асуудал тийм шүү дээ. Арын даяа л гэж. Бид нар бол бас гол биш шүү дээ. Хамт амьдарч хань гэр бүл нь тийм шийдвэрийг гаргана гэдэг бол бас нэлээд чухал асуудал байхгүй тий. Амар чухал асуудал. За, өвөө болсон. Бас тань дахиад баяр хүргэе. Тэгээд өвөө болох тэгээд хамгийн ихний ач охин байх. Ямар байсан бэ? За яг юу юм бэ лээ? Би бол одоо яг тийм гэж хэлж мэдэхгүй. Та ч юм бол эхний хүүхдээ авахтаа бол тэр төрхийн цонх хаглаад орж исэн хүн байлээ шүү дээ. Харин тийм байлээ шүү дээ. Ач охин гэдэг бол их өөр мэдрэмж. Би яг хэлж мэдэхгүй. Яг ингээд надтай адилхан. Тэгээд манай хүүхдээс гасан охин. Ингээд гүгээд байгаа шүү дээ. Ингээ харахаар яг над чиг юм. Тэгээд нэг юм сонир мэдрэмж үүд юм байлаа. Ингээд хүүхд хайрлахаас одоо өөрийнхөө хүүхдийг хайрлахаас тэрнээс арай өөр мэдрэмж. Тэг юу гэж хэлхийг бол би хэлж мэдээгүй. Илүү хайр гэж бас болохгүй. Илүү нандин гэх юм уу? Үн цэнтэй гэх юм уу? Өөрөө нас ахаад амьдралын хувьд учрыг нэг жоохон ойлгох хэмжээнд ирсэн үед ингээд тэр нэг өөрхөн хүүхд ингээ гараад ирнэ гэдэг л миний үргэлжлэл те тэр чинь миний үргэлжлэл шүү дээ. Тэгээд өвөө гэж дуудуулах мэдрэмж гайхалтай. Өвөө гэдэг үг гоё үг. Нэр нь жоохон өвөө зөгцдөггүй миний. За наваа гэж би тэгээд хэлдэг. Одоо болд өвөө гүйлэх гоё, дамб өвөө гүйлэх гоё.
Цаанаа өө гэхэр нэр нэг л зогцохгүй одоо өө гэл. Санжаа. Тий. Санжаа өө гоё юм. Санжаа одоо хөгшин нэр юм биш үү? Угаасаа тэ энэ чинь. Габи өө. Габи өө жоо юм. Габи өө бас боломжтой. Гамба өө. Тий. Амбаа өө болж байна. Цаанаа өө ч нээр. Заана өвөө хэр чинь нэлийн баавартай сонсогдчих тэ. Заана өвөө гэл нэг. Заана өвөө та өвөө чинь бүх юм уу гэж асуумаар л санагдаад байна шүү дээ. Тэгэл одоо хайр одоо ямар хайрыг бол хэлж мэдэхгүй тийм гайхалтай сайхан хайр байдаг. Амьдралын утга учир ингээд хүнд мэдрэмж өгдөг те. Ямар гоё юм бэ? Бас нэг хүний амьдралын нэг үе ирж гин гэсэн үг шүү дээ. Би ач охинтой болж байгаа ч. Тэгэхээр ингээд хүнд нэг тийм гоё мэдрэмж, амьдралын гоё аз жаргалтай мэдрэмжийг өгдөг юм байлаа. Ач охин гэж цаашаа би их гоё зөв амьдрах хэвээр тэ. Миний үргэлжил гарч ирж, миний үр хүүхдүүдийн ингээд үр үндэс ингээд цаашаа явна. Тэхийн тулд би хийсэнтэй, бүтээсэнтэй, нэртэй, төртэй сайхан амьдарч энэ хүүхдүүд маш сайхан зүйлийг үлдээх хэрэгтэй юм байна гэсэн тиймэрхүү бодлууд бол гарцаа байхгүй л орж ирд юм лээ. Заанахаа одоо яг амьдралын одоо нөгөө зарчим одоо хүн болгон байдаг шүү дээ өөр өөрсдөө гэсэн. Одоо жишээ нь би болохоор ингээд одоо альва юмыг нөгөө тунгийн харуулах баланс гэдэг зарчимтай байхгүй юм хэтрүүлэхгүй. Одоо юу ч яс одоо нюанстай юм гэсэн үг юм байна шүү дээ. Юм альва юм тунгийг хэтрүүлэхгүй баланстай л амьдрах хэрэгтэй гэж боддог. Таны одоо яг амьдралын зарчим за одоо би ч бас ер нь бас нэг тийм хурцын динамиктай бас биш шүү дээ. Асуудалт бол ер нь бол нэлээд тийм юу ханддаг. Бас бодолтой ханддаг гэх юм уу да. Гинтийн тийм уур уцаар юм уу тэр зүйлээр нэг юм бол нэг шийддэггүй. Ер нь 50 зам. Ер нь хүнд юм ирэх тусам илүү тайван болоод идэг юм шиг санагддаг юм би. Тэгсэн мөртлөө жижиг юм дээр аадахдаг. Тэ ми жижиг. Тэгсэн мөртлөө яг тулсан хүн юм дээр бол их тийм тайван үүж байж чаддаг тийм онцлогтой юм шиг л санагдаад байдаг шүү дээ. Гэтэ яг хүний итгэлийг алдахгүй хичээдэг. Ярьсан хэлсэндээ байхыг бол бас хичээдэг. Ярьсан бол ярьсан, үгүй бол үгүй, заа бол заа гэсэн л ийм асуудал дээр л байдаг та. Би санц. Ажлыг бол бас тэгчих дуртай. Заанах ер нь жүжигчин биш байсан болвол ямар мэрэгчлээ ямар хүн болцсон байгаа бол. За жүжигчин бол үнэхээр би бол юу гэдэг юм. Таны нөгөө сэтгэл хөдлөлөөрөө сонгосон гэж бичсэн юмсэн шүү дээ. Болно гэж бол юу байгаагүй. Яг нөгөө 10 дугаар ангийн хүүхд яг ид нэг юм. Тэгэнтэй. Ийм дээрэл зүгээр ороод яг уу тэгээд мэдээж багш нар энд нэг юм байх боломжтой юм гэж яасан болохоос яг жүжигчин болно гэж мөрөөдөж ч юм уу те багасаа гэл тэгдэж шүү. Тэгээгүй. Жүжигчний мэргэжлийг би сургуульд орж ойлгож эхэлсэн юм байхгүй. Тэрнээс өмнө бол зүг сэтгэлийн хөдөлгөөнөөр гоё тулаантай кино манон тоглоно вау. Бас таад болно гээл. Тэр үуч нөгөө видео кино гараад л өвчлж исэн үе байхгүй. Тэгээ тэр сэтгэл зүгээрээ л жүжигчин мэргэжлийг сонгоод ороод ирсэн. Хөөс би чинь баг багт нэг айхтар тийм тайз майзан дээр гарч марч дуулж муулж тэгж мэгж байгаа хөөхт байхгүй. Яг би бол өөрөө яг багаас бол зурдаг байсан. Тий, зурдаг байсан. Тэгээ юм зураач болох байсан байх. Нэг бол хэлний төлөв хүн болсон байж магадгүй байх. Гэж л бодож чинь тэгэл ер нь бол зураач бол багаас зурдаг байсан. Тэгэл хөгжим дүрслэгийн нөгөө тэр үед ингэдэг байсан байхгүй дүрслэх урлагийн коллеж, дүрслэх урлагийн дунд сургууль гэж байсан. Тэгээ явж ингэж нөгөө багш нар шалгалт авч 8 дугаар ангиас нь хүүхдийг авьяас хүүхдүүдийг авдаг байсан байхгүй. Хөгжим ёо тэр нөгөө дүрслэх урлагийн дундын багш нар ирэл нөгөө шалгалт авсан чинь нөгөө би зурцсан. Энэ хүүхэд хаана байна? Хаа би чинь зүхтаагаа. Би 8 дугаар ангид нөгөө сургуульд явна төсөөлөгдөхгүй. Тэгээд бүр зүхцаар байгаа тэндээс ингээ үлдээд байжсэн түүхтэй. Тэгээд яг зураг бол тэр бол цаанаас өгсөн өгдөл. Одоо хүртэл би зурдаг л да. Гэхдээ яг ингээ байнга зурт юм юу бол байхгүй. Гэхдээ одоо юу гэдэг синопсис ч юм уу. Одоо тоглолтынхоо хувцсны дизайн. Тэр storyboard мод бол бас гаргач чинь тий гаргацдаг.
За. Таантайг жижигчин болоод одоо хэдэн жил болж байгаа? 94 онд төгссөн бил. 94 оноос хойш 30 94 оноос хойш ерөөсөө яг л энэ мэргэжлэр ажилласан. 30 Яг л тайзан дээр. Одоо 32 бодлсон чинь дунд нь завсартсан яасан тийм л байхгүй юм л. 32 жил. Ер нь одоо энэ 30 жилийн хугацаанд одоо хамгийн харамсаж ирсэн үү? Одоо жижигчин болж ирсэн да. Харамссан нэг шантарч ирсэн юм байдаг. Өө байлгүй тийм ч. Энэ ч хэцүү. Тэ. Болгоч гэжсэн ч үе байлаа. Өөр бүр хаяад гадагшаа яв ийч гэжсэн ч үе байлаа. Тийм үнэлт босолтын дунд л байдаг шүү дээ. Энд хэлж мэддэггүй. Мэргэжил нь өөрөө юу гэхээр хүний сэтгэл зүйтэй холбоотой мэргэжил учраас өөрчлөлт төлөвлөж энэ улсад лаг болно гэж тооцоолдог мэргэжил биш. Амьд харилцаа үүсдэг, хүнтэй сэтгэл зүй үүсдэг мэргэжил болохоор нөгөө өөрчлөлт тооцоолох юм боломж байхгүй. Тухайн жүжигчний мэдрэмж яаж гарснаас шалтгаалж тэр уран бүтээл хүн төрдөг. Энэ чинь нөгөө онлын мэргэжил биш шүү дээ. Мэдээж онл байгаа гэхдээ хүний дотоод сэтгэлээс нөгөө илэрхийлэгддэг мэргэжил болохоор ч нөгөө маш хэцүү. Өөрчлөлт тооцоолж болохгүй. Гинтийн хүмүүст айгүй гоё хурц мэднэ. Энэ аймаар болчлоо гэсэн юм уналтанд орж мэднэ. Тийм их тийм хэцүү мэргэжлэлтэй. Одоо чинь дуучин бол ингээд өөрийнхөө дууг сонсчод байна шүү дээ. Ингээд тий дуулчаад ингээд сонсоод мэдээд байна шүү дээ. Бид нар чи өөрийнхөө биеэр нөгөө илэрхийлэгддэг болохоор яаж хүрхийг мэддэггүй тийм. Тайзны жиж нэ. Маш хэцүү мэргэжил байхгүй. Энэ айгүй аим гоё сэдв байна надад ч. Тэнгүүд одоо нөө Heath Ledger биш үү те жишээлбэл Heath Ledger чинь одоо нөө Dark Knight-ийн Joker-ийн дүрээсээ болоод хит тэр дүрдээ орсноосоо болоод тэгээд тэр дүрээсээ гарч чадахгүй байсаар хагаад тэгээд ерөнхийдөө бас нас орсон шүү дээ өөрхий те. Тэрэн шиг жишээлбэл ингээд энэ хит дүрдээ орох ч гэдэг юм уу те жүжигчнийхээ мэрэгжилт ингэж одоо амьдралаа зориулах ч гэдэг юм уу тэрнээсээ бол сэтгэл готролд орох ч юм уу тиймэрхүү үед ер нь байдаг юм уу яг жүжигчний яг таны мэдэрснээр одоо хэцүү зүйлүүд нь юу байд юм бэ? Яг одоо яг мэргэжлийн юугаар ярих юм бол Холливуудч ер нь кино бол жишээ нь киноны ажил эхлэлээ гэхэд жүжигчний ажиллагаа нь өөрөө ахад жил юм 2 жилээр явдаг байхгүй. Судалгааны ажил гэдэг чинь. Одоо шин Joker бол жишээ нь сүүлийн Joker чинь юм лээ. Jared Leto. Тий. Бүтэн сар 3 сар гэлөө ганцаараа байсан. Харахгүй. Jared Leto биш хин. Оо ямар юу Phoenix Joaquin Phoenix. Тэгэд хэрвээ тэгжил уулна ажиллаж ийж нөгөө дотоод сэтгэлээс мэдрэмж авах гэдэг асуудал байгаад байдаг байхгүй. Тэгжиж тэр дүр бол төгс гараад шүү дээ. Тэр ганцаардлыг ингэж бүтэн 3 4 6 сар ганцаараа байж тэгж сэтгэл зүйн хувь тэрийг одоо жинкнээсээ тэр драмаг авч ийж тоглож хурч байгаа асуудал байгаа. Тэгээ яг нөгөө уул нь бол тэгжиж дүр төгс бол одоо жил ажиллаж байна. Нэг дүр дээр юу байдгийг зарим нэг нь одоо дүрийн судалгаа хийгээл те бүтэн жил одоо хөдөө байх л ёстой л байхгүй юу жишээ нь одоо гэдэг ч юм уу тулааны юу байлаа гэхэд одоо баг дайнд очиж үзэж мэдрэх ч гэдэг юм уу. Боломж байвал. Өгтөлтэй кино байлаа гэхэд өгтөл тунд байж ч гэдэг юм уу. Ер нь бол тэр дүрдээ хувирах биш яг тэр нэг тэр тийм хүн болно гэсэн үг байна шүү дээ. Тэр болно. Гэтэ энэ бол амар биш. Бүр тэгж төгс болно гэдэг бол бас аюултай. Тэр чигтээ сэтгэл зүй юунд орсон, галзуурсан, солиорсон, амиа орлсон, бүр сэтгэл мэдрэлийн өвчтөй болсон, галзуурсан тийм түүхүүд их байдаг жүжигчтэй. Дүрээсээ болоод. Одоо яг бидэрт мэдрэгдэж байгаа зүйл бол бид нар нэг ямар жил 2 жилээр бэлтгэл юу аа гэж юу ах вэ? Нөхцөл байдлаа тааруулаад тэгээд маш хүнд сцен энэ төр тоглоод тэгчэд бол 4-5 хоног нойр хөрөхгүй тэгээд зүрх салгалах. Тийм унтахгүй сэтгэл зүйн докторгүй байдалд орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө яг энэ мэргэжлийн хүнд нь тэрэндээ байгаад байдаг юм л та. Хийгдсэн киног харахад бол яг гэтэл тэрний цаана бол
За ингээ хүн жүжиг тоглох чинь өдөр болгон шинээр амьдарч байгаа шүү дээ. Тэгээ хүн жүжиг шүү дээ. Одоо амьд харилцаа үүсэж байна. Тэгэхээр чи тэндээс чин сэтгэл зүйн хямралыг үзүүлж тэр хүмүүс авна шүү дээ. Орж тэр жүжигт сэтгэл зүйн хувьд бас яг адилхан авч. Тэгэхээр өдөр болгон тийм байна гэдэг бол ингээд бас хэцүү жишээ. Би бол гимзэмд сайн тоглосон те. Гимзэмийн тэр Мармеладын тэр монолог бол бас хүнд монолог байхгүй. Охиныхоо янхан хийгээд олсон мөнгөөр амьдэрдэг те. Нэг төшмөл аялд зарчин төшмөл тэгээд эцэст бол хорвоод би ямар ч хэрэгцээ өмнө гэдэг монолог байхгүй. Тэгээд тэрийг жишээ нэгээд орой олгон тоглосны дараа бол ингээд ерөнхийдөө уналтанд орчдөг. Сэтгэл санааны. Тий. Агтл тэрийг би яаж сэргэх хэвээр гэдэг л их сайн бодох хэвээр. Найзартай уулзах хэвээр, гоё юм ярих хэвээр ч юм уу. Хүүхдүүдтэйгээ нийлдэж хөхрөлдөж байж нэг өсний сэтгэл зүйн өөрийнхөө эмчилгээ хийж явахгүй бол өдөр болгон нэг өсний өөрийнхөө зарцуулах нервийг гаргаад ирнэ гэсэн үг байхгүй тий. Аль болох нервтэхгүй байх хэвээр байтал Тэчээчэд кино биш яваад шүү дээ. Нэг удаа тоглох биш тий. Орой болгон тайзан дээр гараад яг тэр хэмжээнд хүмүүст хүрэхийн тулд яг тэр нервийг зарцуулах хэрэгтэй болдог. Тэхийн тулд цагийн өмнө ирж бүх юмнаас тасарчтай элбэг байхгүйгээр төвлөрөх хэрэгтэй бол. Тэгээ гараад хүмүүст хүргээд орж ирээ тэр тийм тэгэхээр энэ мэрэгжил бол яг нарийн ярих юм бол сэтгэл зүйн хувьд бол хувь уран бүтээлч эрүүл мэндэд бас холбоотой. Энэ тухай бол их ярьдаггүй юм л да. Зөв. Сэтгэл зүйн эрүүл мэндэд маш холбоотой. Тийм мэрэгжил, жүжигчний мэрэгжил бол. Яагаад гэвэл тэр хүн жүжиглэн гэж яриад байгаа бол надад бол нэг тийм одоо ингээд нэг жүжиглэн гэдэг яриа ингээд нэг тийм амьдралд ороод ирлээ шүү дээ. Энэ муудаа жүжигч. Худлаа жүжиглээ гээл те. Би өөрөө жүжигч гэдэг мэрэгжилт болохоор ийм би их эмзэгэлтэй. Энэ бол нөө жүжиглэх биш юм байна. Энэ бол нөө зүрх сэтгэлээрээ тухайн дүрийг оюун бодлороо зүрх сэтгэлээрээ мэдрээд өөрийнхөө тархиар гаргаад ингээ мэдрээд хийгдэж байгаа тэр дүрийг ингэж хийж байгаа болохоос ингэж гадна талаасаа би биш байхгүй. Тэр дүрийг амьлуулна гэдэг чинь. Жүжиглэн гэдэг үг маань бол тэр юм аа. Тэрнээс одоо амьдрал дээр байгаа худлаа жүжиглэн гэдэг үг чинь болохоор өөр асуудал болчиход байна шүү дээ. Тэр нэг хин хилцэн байдаг үлээ нэг жүжиглэхээр байсан цагт жүжигчин болно гэлээ юу лээ? Тэр надад бүр ёнг гэд орж ирсэн шүү дээ. Наа чи гоё үг вэ? Юу гэхээр жүжигчин хүн биш шүү дээ. Жүжигчний мэрэгжил өөрөө хүний сэтгэл судлал багхгүй юу юм бол. Эрэл хайгуул хийж идэх те. Яагаад энэ хүн ийм байгаа юм бэ? Энэ хүний дотоод сэтгэл ертөнц нь юу юм бэ гэдэг гаргалаа хайгаал яваад идэх байхгүй юу? Одоо дүр бүтээн гэдэг чинь ер нь бол хүний сэтгэлгүй логикийг л хаа. Энэ бол нөгөө нэг хэцэж хүшгүй зам шүү дээ. Хүнийг хинч танихгүй. Насан турштай гэж байгаа байхгүй. Гэтэл тэрийг танихын тулд явж байгаа мэрэгчл. Гэхдээ танихгүй дуустдаг мэрэгчл гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэхээр насан туршдаа сурна. Гэл хийгээл юм хийгээл. Гэхдээ хүмүүсийн өөрийг нь анзаарахгүй жүжигчнээс өөрийг л харж байгаа шүү дээ. Тийм үстэй. Хүмүүс өөрсдөө хардаг шүү дээ. Тэр жүжигчний хийж байгаа зүйлийг өөрөө хийж байгааг тэр тухайн өөрөө мэддэг байхгүй. Уран бүтээлээс хардаг үстэй те ер нь бол. Гэтэл тэрийг судалдаг болохоор жүжигчин өөрөө худлаа байж чаддаг байхгүй. Худлаа байхсаа ичнэ. Яагаад гэвэл өөрөө тэрийг судалдаг болохоор те. Хүний тэр дотоод сэтгэлийг судалдаг. Энэ хүн сайн байна уу гэж хэлэхдээ яг чин сэтгэлээсээ хэлээгүй шүү гэдгийг л судалж байгаа шүү дээ. Тийм үстэй. Инженеэр ярил. Таны одоо хамгийн гоё шүү дээ. Таны одоо хамгийн хэцүү дүр чинь ямар дүр байсан бэ? Тэр дээрээс хамаг энерги зарцуулсан дүр. Яг нөгөө нэг жүжигчний амплуа гэж байна шүү дээ, тий. Жаахан мэдхгүй шүү яана юу гэж юм бол. Жүжигчний өөрийн хэв маяг тий дүр тохирох гэсэн үг л тий. Зөв. Одоо жишээ нэг за энэ иймэрхүү жанрын дүрд байна даа л гэдэг шүү дээ. Би бол яг инедмийн төрөл тоглосоор байгаад одоо энэ шоу маань тоглосоор байгаад ерөнхийдөө намайг бол инедмийн жүжигчнэр ингээ хартсан. Өөр дүрд ингээ боож өгдөг. Би бол үгүй. Ер нь тийм. Яг ерөнхийдөө хүмүүсийн юу тийм. Тэгээд
Одоо жүжигчин бол нэг юмд ингээл байг тоглоод иж болохгүй. Тэгэхээр зэвэрнэ. Одоо жишээ нь юу гэдэг за энийг хэрүүлдэ сайн да. Манайхан ерөөхдөө нэг тэгээд шүү дээ. За энийг иймхүү шүү дээ. Энийг тэр дүрд авчия. Баатаргүй ахвал аригчин гэлөө. Гэдэг ч юм уу тийм. Энэ бол жүжигчин яг тэгэл тоглоод ивэл амархан л да. Одоо Эрдэнэ цааныг юу гэдэг за нэг жоохон камер талтай юм чинь нэг юм дээр нь авчия гэх. Эсрэг байх хэрэгтэй дандаа. Эсрэг. Дандаа өөрөөсөө өөр баг боломжгүй юм бол жүжигчин тоглож байгаа хэрэгтэй л гэж би боддог. Өөрөө сорих. Яг уналт бол байна. Чадсангүй дээ. Энэ мөө гэж болно. Үгүй. Тэгсэн чи дандаа сорж өөрөөсөө боломжгүй юм бол тоглож байгаа хэрэгтэй. Тэгжээж яадгүй хэр жүжигчээр хөгжиж идэг. Өөрөө мэдхгүйгээр хөгжиж идэг. Сайн би энэ Санамсар гэдэг кинонд тоглосон. Найруулал санал тавиад би гэсэн чинь надаас одоо юу гэдэг миний ингээл тоглож байсан зүйл тис сундаа дөрвөөсөн. Тэг би асуухгүй яагаад намайг авсан юм бэ? Би наа чин чадах юм уу? Би бол наа чин төсөөлөгдөхгүй байх гэсэн чинь. Найруулж бол хэлсэн. Таныг маш их судалсан гэсэн. Судалсан учраас би танд итгэж та тоглоно гэж хэлсэн. Тэгээд маш том итгэл өчөж штэ чи тий. Санамсар тий. Тий. Маш хэцүү дүр байсан. Тэр нь маш их тийм толгой ажилтны нөхдүүд байд юм л да одоо нэг ясны хорчин. Агтл тэр дүрд би тиймэрхүү дүрд ер нь тоглож байгаагүй юм лээ. Тэгээд маш их ажилласан. Ер нь бол нэлээд хэцүү байсан. Мэдрэгдэх хэрэгтэй шүү дээ тий. Ер нь нэг би бол ийм жүжигчин байхгүй. Эхлээд ингээд ямар нэгэн зохиол уншаад заавал нэг энд нэг юм гал асастай байдаг байхгүй. Тий. Тийм гал асчих юм бол ингээд тэр өчтөй бол авчдаг. Огт мэдрэхдэггүй бол айгүй юу байдаг. Шууд тоглоход айгүй гэсэн. Яг энэ зохиол тэгээ Санамсар гэдэг кино бол нийгмийн талаасаа миний нэг дуурах гад гашгах гад ингээд бодож ирсэн юм байсан тэр төр дээр. Одоо хой хүний хувьд нэг тий татаад нэг бодлоо шүү дээ. Яакс тэр маань яг тэр төр дээр байсан би тэгмэд гэж авсан байхгүй. За би энийгээр хашгирах юм байна. Би энэ дүрээр дамжуулж өөрийнхөө үжил бодлыг хашгирах боломж гарлаа гэж тий. Гэж тоглосон. Тийм учраас маш гоё тийм азартч хэцүүч байсан тий. Ингэж тоглосон. Тэгээд одоо ингээ бодоход айгүй гоё байсан. Ингэж асуух занаахаа Санамсар гэх киног жишээлбэл үзег хүмүүс зөндөө байгаа. Одоо би жишээлбэл үзээгүй л байна л да. Одоо нээлттэй хийгээг байгаа. Нээлттэй хийгээг байгаа тийм. За тийм байна. За тэгвэл та тэр яг хашгирахыг хүсэж ирсэн аа зүгээр хэлж болох уу? Дүрээрээ биш одоо юмд. Үгүй яах вэ? Миний одоо хэлхийг хүсэж ирсэн зүйл. Миний хэлэх гэж зүгээр яг нийгэмд одоо ийм байж шүү дээ. Олигарх улс төрийн асуудлууд байна шүү дээ. Яаж одоо нарай хийдгүү, яаж ажлыг явуулдгүү тий. Тэр асуудлын тухай үндсэн төр нь бол тэр дүр л байгаа байхгүй юу. Нөхцөл байдалд одоо улс төрийн нөхцөл байдалд хүн яаж дасан цогцож өөрийнхөө бизнес хийдэг юм бэ? Тэ. Та хүн ч гэсэн мэдчихэл байгаа шүү дээ. Айл ашигтай тал руу орж иж хүний бизнес ашигтай болох. За одоо тий хин эрх мэдэл хүчтэй гарч иж тэр хүн лөө очиж наалдаж бизнес хийх нөхцөл байдал байгаад шүү дээ. Хангилуу. Ер нь тийм хэмжээний юу бол кино маань өөрөө үзэл санааны хувьд юм дуурч ирсэн надад маш гоё сонирхолтой байсан. Тэр дүр нь бол миний тогсон тэр дүр маань болохоор тэний төлөөллөөсөн байхгүй. За. Занаах одоо ер нь жүжигчний мэрэгчлээс гадна за мэдээж маск продакшныг MC ах тэгээд Баяр Магны ах таагуур бас үүсгэн байгуулж ирсэн юм байна лээ. За энэ бол мэдээж хэрэг таны бас том бизнес ах. За хажуугаар нь жүжигчнээс гадна одоо өөрийн өсөл сонирхлоор хийж байгаа бизнесүүд ер нь байдгүй. Таныг бол бүгд жүжигчин мэдж байгаа өөр юу байдаг вэ? Гадна өөр хийх бизнесүүд байхгүй. Байхгүй тийм. Мэргэжлэрээ ажиллаж байна. За үүсгэн байгуулсан продакшны үйл ажиллагаараа ингээ ажиллаад ер нь бол мэргэжлэрээ л ажиллаж байна тэр чинь. Марс продакшн одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ яг одоо юу гэдэг нь манай уран бүтээлийн продакшн учраас байнгын үйл ажиллагаатай
юу гэдэг тийм бас биш л дээ. Цаг үеийн нөхцөл байдал хизээ хаана яаж тоглолт хийх үү гэдэг л уран бүтээл хийгээд одоохондоо бол яг хуу ерөнхийдөө 20 жил болж байна. 20 жил. Залуучууд маань сайхан уран бүтээлчд болж байна. Өөрсдийн гэсэн продакшна байгуулж байна. Энэ бол маш гоё. Тийм болохоор одоо бид нэр илүү арай жоохон чөлөөтэй ажиллаж эхэлж байна. Залуучууд боломжтой юмнуудаа хийг тэрнээ нөхцөл байдал дасан зохицох гэдэг юм. Одоо тийм арай нэг жоохон уян хатна. Тий, уян хат. Яг бол залуучууд одоо ингээд бүгд өөрсдийнхөө хийх юмнуудаа хийж гин, гоё юмаа санаачлаад хийж гин. Тэгээ тийм үед нь бол юу гэдэг нэ хайхтар. Ингээ тэгээ цуглий барий гэхгүйгээр за яах вэ хэдүүлээ. Нэг уран бүтээл хийчих үү. Яаж одоо ийм байдалтай ажиллаж эхэлж байна гэсэн үг. Одоо сэтгэл зүрх нэгдэхүү. За яаж таад ажилдаж байна хэдүүлээ юм хий. За тэгвэл тэгээ пан хийчихжээ. Сая энэ 2 уран бүтээл хийчихэл байж байна л да. Одоо нэг контентор орох гайл. Тэгэл залуучууд маань ажиллаж зохицуулж ирээл пар бүгдээрээ сайхан тоглолцоол. Одоо нэг комедиан биш үү? Комедиан хошин урлагийн хооронд нэг жоохон баг зэрэг биф байгаад идэв юм шиг байна те. Та одоо энэ комедиан интернет одоо таны одоо юу гэж нэ таны сэтгэл одоо ямар гэдэг? Би амар дэмждэг. Энэ бол нөгөө одоо цаг үеийн өөрчлөлтөөс гарч ирж штэ. Комед маань өөрөө комед ч өөрөө сэтгэлгээний л асуудал штэ. Нийгмийн сэтгэлгээ тийм. Яг бид нар бол 2000 оноод үеийн тийм оны үеийн одоо тухайн нөхцөл байдалд бол хийгдчихсэн байж штэ. Одоо цаг үе өөрчлөгдсөн байна. Залуучууд сайхан гарч ирж байна. Тэр сэтгэлгээний хувьд бол тэд нар биднээс төрүүлж байна. Тийм. Яг бол тэр нийгмийг мэдрэх мэдрэмж өөр шүү дээ. Бид нар ч бас арай хоошоо. Тийм болохоор би маш их дэмждэг. Илүү зүгээр мэрэгжлийн хэмжээнд хийгээсэй л гэж хүсэж байгаа. Мэрэгжлийн төвшөнд тэрнээс сэтгэлгээний хувьд бол үнэхээр гоё. Бид нар эндээс авах хэрэгтэй, сурах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ чинь цагаараа байхгүй шүү дээ, тийм шүү дээ. Чи юм хүсээ өөрчлөгдөж байгаа. Бид нар чинь тухайн цаг үедээ л үүргээ гүйцэтгэж шүү дээ. Яг 2000-аас хэд оны үед одоо ингээд залуучууд гарч ирж байна. Жинзи үеийнхэн гарч ирж байна. Эдний сэтгэлгээ гэдэг чинь хамаагүй өөр болцсон. Үзэх үзэл харах үндсэг. Тийм болохоор энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өшөө илүү гоё хөгжөөсөө. Өшөө илүү мэрэгжлийн хэмжээнд боловсоо тий. Би бол аюу дэмждэг шүү. Би наадхан дээр чи хариулж болох уу? Би бас чи болохгүй. Би болохгүй юу? Гэж би ямар нэгэн тийм муудалцсан барьсан бол байхгүй шүү дээ. Гэхдээ ер нь би зөвхөн ганц хоёр хүн хошин урлагийн жижигчд жоохон сөрөг байдал юм байлээ л дээ. Тэр бол байлгүй байх. Хувь хүмүүсийн үзэл бодлоо өөр. Би бүгд дээр л одоо хошин урлагийг үздэг байсан, дуртай байсан, хайртай дуртай байсан. Тэгээд дараа нь яг нэг одоо комедигийн эд маань гарч ирсэн. Бас л комедид бас л дуртай байсан. Тэгээ би болохоор одоо буцаад эргэж байгаа. Буцаа хошин шогийн гой тоглолтуудыг нөгөө YouTube дээр байж идэг. Тэрийг буцаад үзээд эхэлж байгаа. Тэгээ яа шалтгаан гэсэн чинь комеди чинь бас яг нөгөө хошин урлагтай бодох юм бол арай жоохон хүнд юм байна. Сэдвүүд нь жоохон хурцсан байна, тий? Их хүн нээлхийн тулд бас юм бодогдуулаад байдаг. Дээр үе одоо нэг өвлийн нэмсэглэлийн трийг одоо би ингээд гэртээ хаяа тавиад орчдөг аахгүй. Тэр яадаг гэхэлэр ин хөнгөн. Тэ арай илүү ийм жокууд нь ийм дээр үеих миний мэддэг юм болохоор надад шууд орж ирээд хөнгөн санагдаад байгаа ч яж бас магадгүй. Буцаад ингээд бодохоор нэг ийм комедиг би доош нь хийгээгүй ч гэсэндээ өмнө гарч ирсэн одоо хошин урлагийн тоглолтуудыг эсвэл гоё ингээд тэ тухайн үед гарч ирсэн контентуудыг үзэх нь надад илүү сэтгэлийн хувьд юм арай юм гоё ойрхон байна уу? Ойрхон их юм бодогдуулахгүй те. Комеди чинь бас ингээ юм бодуулаад байт юм билээ. Нэрийн чи юм дээ ч гэдэг юм уу те. Зүгээр тийм болохоор би буцаад нэг юм сайн комеди үзэхээс илүү өмнө хийж исэн юм өвлийн нэмсэлмэсэлгийг тавиад өрчих гоё санагдав. Тэг яг нөгөө одоо хошин урлаг бол шүүмжлээл ингэдэг би бол хүлээж авдаг. Шүүмжлэг бол яг ялгаа салгал хүлээж авах хэрэгтэй л дээ те. Хувь хүний үзэл бодол байна уу? Яг мэргэжлийн талаас нь шүүмжилж байна уу? Алдаа бол байлгүй яг хоо. Энэ чинь яг л бид нар зохиолч байхгүй. Тэ өөрсдөө зохиол гаргадаг. Энэ бол мэдээ зохиолч гэдэг тусдаа мэргэжлийн зохиолч байна. Ястаа сайн гоё үнцэг шүү. Тэгээд бид нар зохиол захиалдаг. Зохиол захиалаа бичүүлэхэд драматургийг бичдэггүй. Бид нар чинь драматург байх хэрэгтэй байна.
Драматург гэдэг нь хүн тоглогдох тэр нөгөө юу бичих хэрэгтэй байхгүй юу? Жүжигчин тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр процесс бичиж одоо нөгөө нөгөө чиглүүлж өгдөг гэж юу? Ингээд ингээ галтарч унна гэж бичээд байдаг. Үгүй шүү дээ. Галтарч унахаар бид нэр нийлэхгүй шүү дээ. Бид нар чинь эндээсээ мэдэрч ингэж амьдарч ингэж хүн нийлгэн шүү дээ. Чи яг л адилхан мэржлийн л юм байх хэрэгтэй. Тэгэхээр яадгүй гэхээр тэрийг мэдэрч нэгэн тэр дотоод тэр жүжигчний шаардлагатай зүйлийг бичдэг нөгөө зохиолч юмар мэдэрнэ гэдэг чинь. Тэр инээдэг мэдрэмжийг бичнэ гэсэн үг. Тийм мэдрэмжийг биччихээ тэр мэдрэмжийг бид нар авч иж яах ёстой байтал тэр мэдрэмжийг биднээс өөрхөн мэдрэхгүй байхгүй юу. Тэгэхээр тэр зохиол бичиж чадахгүй болчиход байгаа байхгүй тийм яг биччихлээ байгаа юм л да. А бичгтээ нөгөө гадна талаас одоо процесс бичээл тийм одоо халтарч унангуут нь хөлнийх нүсгийг хугарлаа гэдэг зохиол ирдэг байхгүй юу. Дотоод мэдрэмжийн бичнэ гэдэг бол бас айгүй хэцүү. Тэр мэдэрсэн үнэл бичгээс. Тэгэнгүүтээ яд хөр бид нар өөрсдөө зохиол дээр сууцгаадаг байхгүй. Тийм учраас энэ яд хөр алддаг. Алдсан шүү дээ. Хэцүү шүү дээ. Бид нар чинь жүжигчд болох юм зохиолчд биш. Тийм болохоор мэдээж зохиолын хувьд дутуу гардаг. Яалтч тэрийг бол хүлээн зөвшөөр. Тийм учраас үзэгч зарим юм дутуу хүрдэг. Тэгээ ингэдэггүй санаахаа. Тийм байгаа байхгүй. Хэрвээ бид нар тэр юмрын мэдрэмж тэр зүйлийг мэдэрсэн зохиолч ингээ бичээд бидэрт амар байхгүй. Шууд аваад бидний мэржлийн хүмүүс тодорхой хэмжээний инээдэн гэдгийг мэдэрсэн юу үзэгчд хүрэх вэ гэдгийг мэдэрсэн жүжигчтэй байгаа шүү дээ. Тэгэн бол бид нар хэлдэг байхгүй. Яа үнэхээр ийм юу яах юм бол бидэрт амар байгаа. Гэтэл бид нар чинь давхар ажил хийгээд байгаа байхгүй. Тийм байх тий. Давхар ажил хийхээр тэрэн дээрээ фейлдээ тий мэдээж зохиол гэдэг чинь хэцүү шүү дээ. Бид мэржлийн хүмүүс шүү. Тийм учраас алддаг. Чанаргүй юмуд гардаг. Тэр нь буцаад эдгээр мяа мөнгөний төлөө маа гэл те. Гэхдээ зөв. Тэр хүмүүсийн бол би буруудахгүй. Мөнгө төлөөд үтсэн л нэг хэвээр. Гэтэл зовлон тийм. Гэхдээ тэрнийг давахын төлөө ямар ч ус ажилласан. Сайн юм хүрхийн төлөө аль болох үзэгчтэй ууйд байхгүй төлөө бол ажилласандаа бол ам бардсан байна. Гэхдээ ардн онон босно хэцүү. Ингэдэггүй санаахаа. Надаа нэг асуумаар асуулт сая гараад ирчихлээ. За одоо ингээд нэг юм тухайн үед бол дээр үед одоо ингээд те шин урлагийн шинэ хөтөлбөр шинээр ингээд гарах нь гээ зарлаад эхний өдөр тоглоно штэ. За тэгэнгүүт тэрэн дээрээсээ одоо нөгөө нэг үзэгчдээсээ эхлээд юу нарах бах те. За энэ дээр яг инээж гин үү? Реакц уу? Тий. Реакшн уу тий? Инехгүй бол дараагийнхаас ингэж өөрчлөлтөө. Төглөө явах өөрчлөлтөө штэ. Өөрчлөлтөө тий. Тайцны хамгийн нэг гоё юм нь тэр байхгүй. Засаад яваад тий. Хамгийн ихэнд байж жишээ нь 10 өдөр тоглох байхад хамгийн ихний зохиол хамгийн төгсгөл дээр амар өөрлөлдсөн байдаг байхгүй. Тий. Яг тэгвэл ингэж хийгээд хүрхгүй бол өнөөдөр хүрсэнгүй шүү дээ. За тэгвэл маргааш ингэж хийгээд үзье. Хүрсэнгүй ингээ хийгээд үз. Оролдлогод яваад. Бариад авчлаа. За энэ юм биш үү гэдэг ингээд сайжраа яваад. Тий. Тайсны нэг гоён дээр. Тэгээд нэг эхний нэг 2 тоглолт бол учраа болох гал те. Ингээл бужигнаал тэгэл нэг 10 хоногийн дараа чинь шаал өөрөлдсөн. Яг л чинь засраад яваад байдаг. Мэдрэмжүүд зэрэглээс авдаг учраас энэ болохгүйгээ аваад болохоо сайжруулаад ингээ явсаар байгаа л тэгэл тоглолт маань аюу сайхан боловч чигдрээл ингээл гоё болдог байхгүй. Энэ жүжигч бас адилхан шүү дээ. Бас тийм. Би тэгж боддоо шүү дээ. Нөгөө нэг одоо ингээл бидний залуучуудын дунд ярьдаг одоо энэ байнгын яриануд байгаа шүү дээ. Яг штэ маг штэ гэдэг юм уу. Одоо тухайн үед ингээ бидний байнгын нэг амны уншлаг болцсон зарим нэг юм хэллгүүдийг хошин шогийн үзүүлбэрүүдээс гарч ирдэг байсан нэг айгуу сайн санаад байдаг шүү дээ. Энэ юу яагаад ингэж яриад байдیں۔ Гэсэн чинь тэр чин тэрний тэр үзүүлбэрээр тэгж гардаг гэдэг. Аюу их тэгдэг байсан санагд. Оо лайтай. Тийм зөндөө. Лайтай. Зөндөө. Ковидос хойш байж байгаа бид нар сая тоглолт хийсэн. Маск 2 тоглолт хийсэн. Тэгээд би нэг зүйлд их гайхгүй юу. Юу гэхээр за миний насныхан л ирж үзэх байх. Ерөнхийдөө одоо бид нарыг эднэр л мэдэн штэ. Цаашаа яаж мэдгэн гэсэн чинь маш их залуучууд ирсэн зэрэгтэл. Дандаа залуучууд байсан. Тийм үү. Гайхаад тэгээд яа гэсэн чинь бас хүмүүст ингээд нэг ийм
одоо хүртэл үзээд ууддаггүй тийм номер байд юм байна. Байна шүү. Хадлан тэ нэг хадлан тэр мэрийг бол ингээд нөгөө нэг тэр сэдвээ өөрөө хүчтэхгүй сэдв байдаг. Багасаа хөвгтөө тэр ингээд үзэл тэ ингээд үзэл ингээд л яасан бэ гэсэн зэрэгтэл маань бэлтгэдэг байгаа юм байна л да. Буцаж. Сая энэ нэг сэргэж гин гэдэг шиг нөгөө тэгээд тэрний яг хөвгөл тэр нэг тийм сэдвийн нэг үнцэнтэй юмнууд хөндөд хийцэн байгаад шүү дээ. Амиа хийчин гэдэг бол үе үед л байна үстэй. Тэ? Үе үед байна. А гэтэл тэр амиа хийчихэд асуудал бол хүн бол бүхэн ойлгоно. Ийм хүүхдээс а гэтэл тэр сэдв өөрөө амьд учраас тэр хүрээд байгаа. Одоо хүртэлтэй хүүхдүүд үзээл мартахгүй дараагийн хүүхд нь үзээл тэ. Гэтэл яг нэг тийм юм ингээд нэг буцаж нэг зэрэгтэл мартагдахгүй байгаад байгаа. Асуудал тэр юм болов уу гэж би ойлгосон. Сайн. Йоо, хадланч асгаа шүү. Үсчихлээ. Тийм. Одоо та хэдээс хамгийн дуртай номер чинь юу вэ? Танд хүртэл дуртай номер байгаа шүү дээ. Заавал өөрөө тоглосон байх шаардлагагүй л дээ. За миний хувьд бол тэр нэг лам гэдэг номер байдаг гэсэн. Үнс гэдэг. Та нөгөө нэг сандал дээр суучаад байдаг. Үнс аваад ирсэн чинь андуураа үнсчдэг нэг номер байдаг юм. Лама. За тийм баха. Би бол санаж. Та лам болсон байдаг тийм. Тэр бол ер нь бол бас нэлээд юу яажсэн. Дуртай. Манайд бол сайхан гой бас байд юм аа. Габид. Одоо яа. Надад нэг боо яхын нөгөө юм бас нэг эмхтэй болдог дөрөвдөс гоё тий. Боо яхын эмхтэй болдог. Тэр нэг юу ч бас гоё шүү дээ. Нэг юм цов нэг тал цов өмсчихлээ өөр юм гэдэг тэрээс. Тэр бас хөрх сэтгэсэн тий. Тэрээс гоё юм. Минийх нөгөө нэг банш батаахын аюу дан гэдэг нэг тэрээс. Тэр чинь 100 юу лээ? 100 жилийн ганцаа юу лээ? Биш буруу ярьсан уу? 100 дамжсанд орлоо. Тэр хэвээр бүр татаад шүү дээ. Тэр чоноо алаад гэл юу гэдэг вүлээ тэр чинь нэг тийм номер өгдөг айгуу дуртай. Тэгээд заанахаас нэг манай подкаст орж байгаа хүмүүсээс дандаа асуудаг асуултаа асуух гээд. Тэрний яадаг гэхэлэр одоо тухайн салбарт байгаа хүмүүсийн гарааны тавтыг нэрлээч гэдэг юм асуулт байдаг. Сагсчд бол сагсчд, волейболчд бол волейболчд. Бүх цаг үеийн гэж асуудаг. Тэгэхээр таны хувьд бүх цаг үеийн гарааны таван жүжигчин нэг сэлгээтэйгээ авбал хин гэх вэ? Бүх цаг үеийн юм бол би нэгдүгээр дамжаагаа хэлнэ. За дамжаагаа. Цэрэн багам ихч хүнчлэн үлмэс тоглодог. За цэвэн жавгаа. Одоо нөгөө галзуу бумаа гээл тэ. Би өөрөө нөгөө жүжигчний талаас бол мэдрэмжээр л ардын жүжигчд баг тийм. Тэ. Хөвчний жүжигчд. За дунд үеийн жүжигчдээс бол одоо оюун цэцэг гэдэг жүжигчин байгаа. Оюун зэрлэг тоглодог. Тийм. Оюун зэрлэг гэдэг нь үзсэн үү? Үзсэн. Оюун цэцэг гэдэг нөгөө номин гэдэг тоглодог те. Тэр жүжигчин. Тэр жүжигчний би өөрөө оюутан байхдаа тайзнаар тоглож ирснийг харж ирсэн. Гайхалтай сайхан жүжигч байсан. Бүх талаараа төгс тийм гоё жүжигч. Миний л юу ш. Тэгээд за бидний үеийн жүжигчдээс бол одоо одно ихч байна да. Одногч хэлэх байх гэж бодож. Хүмүүсийн гарааны тавд байна. Тий. Өмнө бас манайхаар зөндөө жүжигчид ороод ингээ бас яг энэ асуултан дээр одногч гарааны тавд нь гараагүй тохиолдол баггүй. Ягаад гэвэл бүх төрөл жанрт тоглож чаддаг. За тэг сэлгээ чинь бас амар нэр хүндтэй юм байна. Яа тэгэхээр энэ тавын хин нэг нь мултахад оронд нь орох юм баггүй тий. Сэлгээ нэг сэлгээ гэдэг. За сүүлийн жүжигчдээс Жанчуу гэж би бас хэлсэн. Чи сэлгээтэй жанчууг авчлаа. Ва Габи сэлгээтэй жанчууг авсан шүү дээ заанах. Тоглоод жанчууг авсан. Залуучуудаас манай богийн юм ундаг. Болд эрдэнэ тий. Тэгвэл болд эрднийг одоо за энэ цаг үеийн
эрэгтэй жүжигчдээс хамгийн топ жүжигч гэж боддог. Тэгээд тайз, ялангуяа тайзны тал дээр бол үнэхээр тэглэгээ. супер жүжигч гэж боог хэлий. Би ягаад ч юм доо яах хэвээр аваартай. Манай доо мундаг. Доо яах хэвээр тий. Баярлалаа тий. Яаж тийм лаг байт юм бол. Питер Дояхын тэр хүүхдийн найруулсан кино. Нэг тасарсан толгой яваад идэг тэр кино үз. Ганц биеийн толгой л өдөрч үлээ. Тийм. Нэрийг марчиж нэг тасарсан толгой баг шүү. Тасарсан толгой ингээд амьд яваад идэг. Тий. Тэгээ тэрийг үзэж байгаа Дояхын жүжиглэлт ёо ямар амар тэр бас өөр шийд байгаа шүү тий. Амар шүү. Тийм байлаа шүү. Мундаг шүү. Манай дооё бол ер нь бас бидний үеийн бас топ шүү. Би тэр дооёхын жүжиглэлтийг пойж яаж н хаанаас нь юм гарт тэр нөө нэг иш ээжтэй гэдэг шүү дээ. Тэр минь бол бас галзуу тий. Тэр бол одоо тэрнээс илүү бол хийхгүй хоо. Тий. Шаардлагатай бол. Тий. Тий. Яс их шаач. За заанах сүүлийн үед шин ямар хоббитой болж байна? Юм гадуур дотор аялж гин үү заанах? Гүй ойр дүр нь явсангүй. Аялах дуртай юу та? Аялах бол дуртай. Гэхдээ ингээд цагийн байдал зав заас болоод ер нь бол гэр бүлэрээ л нэг явчих л гэж боддгийн ийш тийшээ яваа гэдэг. Ойр дүр нь явсангүй. Сая нэг ихнэр хүүхдээ нэг солонгосны хэд хоног амраад. Оны өмнө. Тэгээд ирсэн. Тэгээ одоо яг төлөвлөдгийн. За энэ жилд тийшээ явна, дараа жил тийшээ явна гэдэг. Тэгээ ерөнхийдөө бас болохгүй л байна. Зав ажиллаас бол. Яг би яга аялагч асуусан гэхээр нэг энэ сэдвийн тухай би ер нь сүүлийн подкастн дээр хүмүүсээс асуухаар айгу өөр өнцгүүд гарч ирээд байгаа. Нөгөө амралт гэж зүйл байгаа тий. Та ч мэдээж амрах ёстой. Хичнээн олон хүүхэдтэй гэр бүлээ аваа явж байгаа ирүүний хувьд ч гэсэндээ амралт байх хэрэгтэй. Яг амралт гэдэг нь яах юм бол танд яг амралт болоод байна. За би бол ер нь гадагшаа амарна гэж болдгоо л ер нь юм үзэж харах дуртай. Үзүр ямар нэгэн байдлаар нэг юм үзэх хэвээр хамгийн сонирхолтой түүхэн туршилт газруудаар очих болвол тэр газрын онцлог юу вэ? Хамгийн онцлог газруудаар орох. Ер нь бол миний явах зорилго тийм л байт. Илүү онцгой зүйл юу вэ? Энэ сүнсний тэрийг мэдрэх гэж бас тийш бас нэг мэрэгжлийн нэг юу байгаад гэх юм уу да сонирхолтой. Улс үндэснийг ойлгох. Тий, ойлгох. Ямар хэв маягтай. Ер нь нийтлэг энэ хүмүүсийн зан чанар юу юм? Хүмүүсийн философи нь яг амьдралынхаа философи ямар юм гэдэг талаас нь л очисан газараа тэрийг л ер нь яах дуртай. Аль болох тэр талаас л ойлгох гэж л явдیں۔ Л да. Та ер нь нэлийн тууштай үнэ үү? Тууштай үнэ үү? Ер нь бол тууштай шүү. Юмд бол тууштай. Тэрийг бол ер нь хэлж. Яг бол нэг юмны төлөө одоо ажиллах ч юм уу, нэг юмны төлөө бол эцсийн хөрч. Ер нь бол тууштай байна. Тэрэнд бол урахгүй. Ямар нэг юмнаас бол урахгүй. Эсвэл үгүй гэлж хэлж чадна. Тий. Тэгээд ер нь хаа тууштай байсны шагнал нь юу вэ? Гэхдээ ер нь тэгэл тууштай байна гэдэг чинь тухайн хүний өөрийнх нь л өөрөө л аз жаргал. Өөрөөтэй л тэр чинь кайф авч байна. Тууштай байсныхаа өөртөө одоо үнэнч байна. Өөртөө үнэнч байна тий. Гэхдээ тэр чинь л гоё шүү дээ. Над дамар шүү дээ. Над дамар би өөрөө аз жаргалтай. Яг гэвэл өөртөө үнэнч байна. Хинээс ч хамааралгүйгээр ямар нэг юм зүйл шалтгааллахгүйгээр л байна гэдэг бол хамгийн сайхан шүү дээ. Тууштай байгаа, тууштай байсныгаа тууштай байх л гоё. Магадгүй цаатлын үр дүн яаж авах надад нэг сонирм биш. Уннуу босноо. Тэр бол амьдралд байдаг зүйл те. Тэрийг бол хинж төлөвлөж өгөхгүй. Гэхдээ тууштай байх хэрэгтэй. Тууштай байх нь өөрөө гоё. Надад өөртөө амархгүй. Подкаст румын хамтран ажиллагчаар 2025 оны хэрэглэгч үйлчлүүлэгчдийн судалгаагаар хятад хоолны ресторан дотроо хамгийн шилдэг буюу номер 1 болж чадсан Юлон хятад хоолны сүлжээ ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Юлон рестораны хувьд одоогийн байдлаар 5 салбартай баян бүрд, зайсан, төмөр зам, 3-4-р хороолол, тэрэлж гисэн 5 салбартай. Жинхэнэ хятад зоогийг монголчуудаа урайндор мэрэгжлийн хятад тогоочдын уламжлалт болон орчин үеийн жороор бэлтгэсэн 300 гаруй төрлийн хятад хуурга, хот ботыг хостуулсан үйлчлэгээр үйлчилж байна.
Хятад үндэсний хоолны соёлыг хятад тогоочдын ур чадвараар амьлуулж амт чанарын дээдийг монголчуудаа өргөхийн зэрэгцээ 5 тухтай орчин зочломтой үйлчлэгээр та бүхэнд үйлчилж байна. Подкаст румын хамтрагчаар Юлон бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Одоо ингээд танд одоо ингээд амьдралын одоо мөн чанар яг ямар байд юм болоо. Би жишээ нь одоо ингээд амьдралын мөн чанар ингээд хүн болж төрснөх хамгийн гол нь аз жаргалтай байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгэхээр таны бодол надад ямар бодол байна? Яг адилхан шүү дээ. Аз жаргал. Яг зарим хүмүүс болохоор ингээд заавал гэр бүлтэй болоод дөрөв хүүхэдтэй болоод одоо жишээ нь мод тарьсан байх ёстой ч юм уу. Зарим хүмүүс амьдралын мөн чанар бол бас жоохон сонирхсан байлээ. Би болохоор яг заавал гэр бүлтэй болох нь заавал хэрвээ тэр хүн гэр бүлтэй болоод аз жаргалгүй байвал яах юм тийм ээ. Тийм болохоор би болохоор зөвхөн хүн ингээд жаргалтай байх нь хамгийн гол чухал тий. Юунаас аз жаргалтай болж байгаа вэ гэдэг л чухал. Тэрнээс яг ийм гэсэн тийм стандарт байхгүй шүү дээ. Чи юунаас аз жаргал авч байгаа гэдэг чинь л гол. Тий. Одоо ингээд зарим хүмүүс амар санаацаа. Тэрнээс чи гэр бүлгүй чи аз жаргалгүй ч юм хинч хэлэхгүй шүү дээ. Тийм үстэй. Тий. Тий шүү дээ. Юунаас аз жаргал авч байгаа? Чи энэ аягнаас аз жаргал авч болно. Өнөөдөр кофе ууж байгаа миний аз жаргал байж болно. Тэ хөл үсгэн гүйж чиний аз жаргал байж болно. Тэр бол хувь хүний аз жаргал бол өөр. Тэр бол тухайн хүндээ л юунаас авах вэ гэдэгтэй л байдаг болохоос тэрийг ерөнхийд нь ийм байх нь аз жаргалтай гэж хэлэх боломжгүй л гэж бодож байна. Одоо тэгвэл өнөөдөр ч гэсэн миний утсан дээр ирлээ. Чи ямар өлегтэй сингл байгаа ингээд нэг мессеж ирлээ л дээ. Би бол сингл байгаад аз жаргалтай байдаг байхгүй юу? Тийм. Зарим хүмүүсийн тэр үзэл бодлыг би одоо хүний хувийн орон зай гэж юм байна те. Одоо энэ тал дээр бас юм хэлье гэж боддөө. Хүний хувийн орон зай руу халдах. Жишээ нь чамд таалагдахгүй бол тэр муу хүн гэх юм. Нэг тийм хандлага аяг ингээ харагддаг л те. Одоо энд батин өмсөх туртай хүн байх те. Чи тэнийг батин өмслөөд гэж. Гэх ч юм уу зүгээр. Тэгэхээр хүний хувийн орон зай хүндлэх ёстой. Хүний үзэл бодлыг хүндлэх ёстой гэдэг юм. Манад ер нь жоохон айгу хэцүү хүүнийг бойлидж байна тий. Тэгэхээр тэр талыг айгу хүндлэх тэр сэтгэл зүй тэр нийгэмшил юм маань нэг жоохон алдагдаад байна уу л гэж надад зүгээр харагддаг. Тэр талын нэг хүмүүжил яс зүггүй л байгаа. Тэр юм юм байдаг шүү дээ. Зөвхөн тэрийг одоо юу гэж тайлбарласан хүмүүжил юм уу ёс зүй юм уу эсвэл нийгмийн хандлага юм уу би бас тэргээс хэлж мэдэхгүй л байна л да. Нэг юм бөөнхий зураад тий. Энэ бол миний амьдрал. Техник бүрхий зарчтай. Энэ бол чиний амьдрал те. Гэтэл чи энд байх хэвээр гэтэл чи минийх дотор яваад байна. Тэ чи өөрийнхөө амьдралаар амьдраа. Минийхт битгий санаа зовоо гэдэг ба шүү дээ. Тэгээд тийм байдлаас болж хүмүүсийн тэр нэг сэтгэл зүй стресс их байх шиг байгаа те. Хүн таалагдах гэж амьдрах гэдэг шүү дээ. Хэлбэрийн нэг хэлбэр. Хүн таалагдах энэ хүн лаанд унж байгаа бол би бас лаанд унахгүй болохгүй те. Тийм үү. Нэг тийм хэлбэр амьдрал руу амирдсан амьдрал юм уу? Өөрөө хүн зүгээр байгаагаараа байх гэхээр хүмүүст хүлээн зөвшөөрөхдөггүй болцсон юм шиг тийм хандлага. Тэ? Ийм сонин ийм хэлбэрдсэн амьдрал нэг ийм гойчилсан гэх юм уу? Хүн өөрөөрөө байж болохгүй болцсон. Нэг ийм байдалтай л тийм мэдрэмж ингээл төрдөг болчиход байгаа. Заанах тэр одоо ийм хэр анзаардаг вэ? За таа бол ингээ олонний танил хүн тий олон жил ингээд Монгол Улсын гавьч жижиг юм байна. За тэгэнгүүт ингээд найзуудаас нэг ийм хандлага тань дээр ажиглагддаг л байх. Чи од болохоор ингээд байгаа юм. Чи олонний танил болохоор ингээд байгаа юм. Яагаад ингээд байгаа гэдэг хандлага ер нь танд хэрэг анзаардаг вэ? Над бол гайгүй. Би нөө хэдэн багийн найз нартайгаа л ойрхон байдаг. Бид нар бол яг л багийнхаараа л хандлага байдаг. Ерөөсөл хар багасаа айсан. Намайг бол ямар нэгэн тийм жүжигчин ч гэдэг юм уу тэр хэд ч надад тийж ханддаггүй. Тэр нь гоё. Хамгийн үнцэнтэй. Тийм бол ер нь гарч байгаагүй маань. Надад бол миний эргэн тойрны хандлага гэсэн тийм бол байхгүй. Яг л баг байхдаа яаж нөхрөлдөг байсан тэр хандлага л байдаг. Тийм болохоор гоё. Намайг хизээш тэг жүжигчнээр нь харддаг. Хизээш тийм олон хүн таньдаг гэдгээр манай найзар харддаг. Яг намайг эрдэн санаар л харддаг. Nice. Тэр болохоор надад гоё байдаг.
Та нууд уу? Гүүг би од шээ. Биш. Би уудгүй гэж асуусан шүү. Аа? Уудгүй гэж асуусан шүү. Уудаг байсан. Гэтэ уудаг гэдэг нь болохоор амар уудаг гэж биш. Ер нь бол ерөнхийдөө ингээд найз нөхд цуглах арга хэмжээ тийм хүм дээр бол залуу байхдаа уудаг байсан. Тий. Одоо бол ер нь байхгүй. Болцсон. Тий. Ягаад ч юм бүү мэд. Энэ спортоор хичээлснээс болсон уу? Эсвэл сэтгэл зүй угаасаа цаанаасаа яасан уу мэдгүй. Одоо бол ер нь ямар сонирхол болсон. Яг залуу байхад бол бас л уу штэ. Уугаал, бижгнуулаад тий найз нөхдөд хөөрөл ингэдэг л байлаа. Юунаас насных бол биш л байх л та. Ухаан суулсан гэж хэлэх нь хаашаа. Ерөнхийдөө тэр ер нь их шаардлага болсон юм байна. Тий шаардлагагүй. Одоо бид найз нөхдүүд ингээд найзар суулаа ихт тэнд ууж байгаа хүн их ч алга болцсон байна бүгдээрээ. Аа тийм үү. Тий. Та найзуудаараа юу их хүн тоглох уу нэг юм. Тий заалан тоглоно бүгдээрээ сайхан ярилцсан суун хоол идэн кофе ууцгаана. Тэгээд агаарт гарцсан сайхан ярьж хурцсан түүдэг галасаагаад. Тэр уулт идэлт бол ер нь бүгд л байхгүй болсон мөлий. Одоо ч тийм бусаж ярьдаг болсон мөлий. Суучаад. Нэг асуулт байна хаа. Энд гэхдээ яг зүгээр юу шүү. Ерөнхийд нь асууж байгаа гэх юм. Одоо нэг юм за нэг хүний карьер чи ингээл уналттай басалттай явж байгаа. За одоо юугаар бол те одоо юу гэдэг лээ. Ингээд нэг нюанстай. Тэ ингэж явж байгаа л бүрч нэг доошлчин, бүрч нэг дээшлчин тэгэл хамгийн доод ёроол нэг байгаа шүү дээ тэнд тэ. Тэр ёроол нь ер нь хизээ байсан бол бас яагаад тийм байсан бол гэж асуувал болох уу? За уналтын үе амьдралын хамгийн уналтын үе л байсан шүү дээ. Гэхдээ тэндээс бол гарцсан ба шүү дээ тэ. За уналтын үе чинь за нэг байсан. Ер нь бол ингээд бүх ажил зогсоод бүр ямар ч мөнгөгүй болоод өрөнд ороод энийг бол үдсэн. Тэр үдсэн хэцүү болсон надад. Хэд онд вэ? 10 жил өмнө да. Сайхан шүү дээ. 12. Тий. 15 6 онд. Тэр бол надад маш юу гэсэн. Ухаар эргэлтийг гэсэн. Би өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна. Өөртөө өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна. Эдийн засгийн хувьд хийх хэрэгтэй юм байна. Мөнгөний үнцний байх хэрэгтэй. Ингэсэн ингэж хэвчээ гэдэг. Тэр бол том цохилт болсон. Яг гоо тэрний хэсгийг яарсан. За хүнгээ өөртөө итгэлгүй болоод. За ингээд дууслаа. Тэ сэтгэл зүйн бүр үнэлтэнд орсон болсон. Яг олон зүйл шалтгаан байсан гэхдээ тэрийг би яриад байх хэрэг. Өөрийг л ярив. Өөртөө итгэлгүй болох гэдэг бол хамгийн аюултай. Ерөөс ингээ бүх хүч чадал, энерги бүх юм байхгүй бол хүнтэй уулзах дургүй хүрээд олон хүнтэйгээ засаас игээд ингээд нэг би одоо дотор тийм сэтгэл зүйн нэг тийм хямрал маягийн юм болсон юм болов гэж боддоо шээ. Тийм тэр ер нь сэтгэлийн хямрал. Тийм. Нэг тийм болсон байх. Тэгээд атсаар би харин энэ бэлтгэл сургуульд хийж магадгүй энэ намайг аягүй их тэр сэтгэл зүй дэше татсан зүйл болсон болов гэж боддоо шүү дээ. Тэгэхээр 10 жилийн өмнө гэдэг чинь та 40 хэдтэй байсан гэсэн үг юм. Та ч одоо 10 жил бас биш юм аа. Ковидоос өмнөх үеэс ковид залгаал орцлоо байхгүй. Тэгэхээр ч айгүй орсон шүү дээ. Яг юм ээ те. Яг нэг тийм асуудал ерөөсөө хүнд байдалд орсон. Тэгэхээр тэр бас хожуу орж ирсэн уналт биш үү? Эсвэл бол манис мэдхгүй л байгаа л ахалтууд яриа болог болохоор. Ер нь бол тэрээс өмнө нь бол яг ажил төрөл амжилттай бүх ингээл яваал. Мал хүн чинь бол болж л яваад тийм ээ л дээ. Яг унаад жоохон унаад сэтгэл зүйн ингээд ороод нэг юм байдалд оронгууд бас өөрийгөө бодож эхэлт юм. За би үнэхээр цартж байгаа юм байна. Тэ? Зэвэрж байгаа юм. Жижигхэн юм хүрээнд хүрээлэгдсэн байна. Энийгээ болж гин гэж бодож исэн байна. Тэр чинь буцаад өөрийгөө за би үнэхээр ахиж би явах хэрэгтэй юм байна. Өөрийгөө шинжлэх хэрэгтэй. Апдейт хийж өөрийгөө ингэж шинжлэх хэрэгтэй юм байна. Хөгжих хэрэгтэй юм байна. Гэсэн тийм бодлууд маш их орж ирсэн. Тэгээ олон сайхан залуучуудаа ажилласан. Нээлттэй сайхан ажилласан.
тэндээс маш их сурсан. Би одоо сүүлд нэг хэд хэдэн кинонд явлаа. Дандаа олон сайхан залуучуудаа та нарын үеийн залуучуудаа ажиллалаа шүү. Тэд нартай маш гоё нээлттэй байлаа. Тэгэл тэд нар надаас юм сурах гэдэг. Би тэднээс юм сурах гэдэг тий. Ингээд цаг үеийн мэдрэмжээ олж авч जैन. Ийм байна. Ийм одоо цаг үе ийм сэтгэлгээ ийм болж байна. Би энэ дасан зогцох хэрэгтэй байхгүй. Тэгээс би гэдэж болохгүй байхгүй. Энэ уран бүтээлч юм чинь. Альва юм хувьсч нөхцөл байдал товсон өөрчлөгдөж би чинь амьд байх хэрэгтэй шүү дээ уран бүтээлч. Тэгж ойлгосон. Тэр бас хэцүү болсон шүү. Тэгээ тэрийг даван туулах нь одоо бодоход гоё юм байна. Тий. Тэгэнгүүт чинь ахиж алдах хэрэггүй, ахиж тийм байх хэрэггүй л болчихж байгаа юм л да. Ойлгочих. Тэг яс махандаа шиг л ойлгочих жоо. Габид бас тийм үе бий юу? Надад баг шүү дээ. Хизээ хамгийн ёроолтой байв минь найз. Тэр ч дээ юм бэ 10 жилийн өмнө хаа. Би хүүхдийн ээжээс салвал. Санаад яг тэр үед хамгийн хэцүү үе байсан. Машин зэсийн доож манж байсан үе. Тахад. Тиймэрхүү байсан. Чинийх надаа юу? Байгаа. За. Тэг би бас л ковид л үеэр л дээ. Тэр чинь. Тийм үзчих хэвээр мөлий. Бүх юм сайхан болно л гэж бодож сэтгэл ковид чинь аимшигтэй өрөнд хийсэн шүү дээ. Тэгээ энэ анх компани байгуулсан. Тэгэл битэр чи болж бүтэн гээл амьдралдаа олж үзээгүй л мөнгнүүдээ олж үзчихийла. Пүү паа гээл. За одоо халаад хятаад өгнө гээл ингээл баа хүмүүсээс тэгсэн чи гинт юу хагаал нэг хил хаагаад тэг чи монголчны хятад ажууд байсан гэдэг утгаараа хамгийн түрүүнд авч хаацсан. Тэгээ бид нар төмөө амтнаас захиалга авцсан. Тэгсэн чи та нар л хилээ хаачлаа. Бид нар хаагаагүй шүү дээ. Хүлээж авахд биелэн та нарын мөнгө өгөхгүй гэж юм чи урдаас шүүд. Тэгэл тэр чинь 300-400 амтны захиалгаж авцсан. Дөнгөж 20 хэдтэй залуучууд тэгэл 300-400 сая төгрөгийн өрөнд орногдчих. Тэр үед бүр ингээл пүм гэл ороод ирчих юм чи. Тэгэл яг нэг юм бүх юма зарж өрөөд ингээд хүнсийн өр дараад хахад цаана нэг 60 сая төгрөг үлдсэн. За юу ч ихгүй болсон баг 60 сая төгрөг ч болно шүү дээ. Аимшигтэй их мөнгө юм байлээ. Тийм шүү дээ. Тэгэл за яг яах юм гээл тэр ингээд нэгэн лөг гарч гайхаал. Тэгэл тиймэрхүү үе байсан бас. Тэгэл ер нь тэгэл санхүүгийн өр гэдэг чинь бас амар юм билээ. Айгүй том дарамт. Амар дарамт. Маш том дарамт болно. Яг нэг хүнд өртөө ш тэр чинь нэг тэр 60 сая төгрөг чи түн амтнд ингээд тарчиж байгаа ч гэдэг юм уу те. Тэгээ дээр нэмээд миний амьдрал зөндөө олон зүйлсдэх болсон тохоо. Тэгээд яг тэр ёроолд бас байж үзье. За танахын антаа тэгвэл гойс ш. Хамгийн жаргалтай оо момент тийм ээ. Анхны хүүхдээ явжсэн үү? Эсвэл ажлын гаран дээр ч юм уу. Хамгийн жаргалтай юм их вэ нөө гоё байна. Яг тэгвэл нөгөө миний хань мэдээч хоёлаа яг оюутан байхасаа яг нөхөрлөл хөтөлцөөл амьдралаа босгосон. Тэгэл ер нь тийм болохоор амьдрал их үнцэнтэй. Яг хоёлаа оюутан байхасаа эхлээл хөтөлцөөл хоёлын амьдралыг бүтээсэн болохоор маш үнцэнтэй байдаг. Мэдээж анхны хүү төрөл тэр үе бол одоо сайхан байлаа. Анхныхаа байрыг өөрийнхөө хөдөлмөрөөр ингээд авч явах гоё байлаа. Анхныхаа тавилгыг аваад дээшээгээ хөсөө гоожуулаад 12 давхарлоо. Зөөгөөд аз жаргал байлаа тий. Тэгээд тийм гоё үнцэнтэй юм байлгах байна зөндөө. Тэгээ одоо ингээд 4 хүүхэдтэй сайхан хүүхдүүд маань ингээд том болоод одоо тэгтээ нэг юм мэдэрч байна. Хүүхдүүд маань ингээд сайн 100 бүгдээрээ ийш тийш ажил төрөлтэй гэж явал баг маань энэ Филиппинийг сургалт руу яваал яг хоёулаа ингээд үлдсэн чинь маш сайн санагдсан. Яг анхны мэдрэмжийг бид тэгж авлаа. Хөөш ингээ хоёулаа үлдэх юм байна штэ. Жохон хоосон мэдрэмжтэй. Амар юу болсон штэ. Тийм байна те. Юус анзаарахгүй нөө ингээл байжсэн гэрчиг бужигнж байгаа л гинт ингээ байхгүй болонгууд яг хоёулаа нэг хараад тэгэхээр амар хайр хүрд юм билээ. За чи минь л яаж үлдэх юм байна. Хоёул бол үлдэх юм байна штэ гэдэг хоёул. Энэ бол амьдрал тийм байна. Гоё тий. Тэгээд бол тэгэл ачаал бас шууд хармалж шүү дээ. Хүүхдүүдэд хармалж шүү дээ. Тэгэл яг тийм сони мэдэрч төрж исэн шүү. Яг тэр хүний ирэх хэвээр ингээл нут ч ингээл ирдэм биш үү те. Үсээгүй.
цаг хугацааны үед яг ирж байгаа байхгүй. Пад нэг өдөр ингэж байна. Пад хүүхдүүд байхгүй бол чи дэвлэх юм байна. Одоо мэдрүүлэл яваад шүү дээ амьдрал цаашаа ингээл. Тэгэхээр ингээд илүү үнцэнтэй болж эхэлж байна л да амьдрал. Аль болох цаг хугацааг илүү гоё өнгөрөөх, ая тухтай өнгөрөөх, тэ илүү ашигтай үр дүнтэй өнгөрөөх гэж ингээд нөө хүн тийм мэдрэмж илүү төрж эхэлж байна л. Гэр бүлдээ илүү цаг хугацаа зарцуулах. Урд нь бол ингээд хүүхдүүдэд ажил гэж явсан бол одоо бол хүүхдүүдэд илүү байх сонирхолтой, илүү гоё юм ярьчих сонирхолтой. Охин маань юм ярил баярлаа л тэ. Гэл илүү ярих юм болж эхэлтгэл юм байна л да. Ингээд илүү хүүхдүүдтэйгээ орох юм байх. За ингээд цаг хугацаа гэдэг чинь нэг өдөр ингээд улирал алгасаад байгаа юм шиг яваад шүү дээ тэ. Өвөл гинт хаавар гэдэг болохоор яагаад юм хурдан яваад байгаа юм бэ гэдэг юм асуугаад байгаа байхгүй. Яагаад юм хурдан байгаа юм бэ? Болоо шүү дээ жоохон ачлуулдаг гэж. Хийхээс л их шүү дээ. Яагаад гинт өвөл өснө яагаад зам болчих вэ гэдэг ч юм уу тийм тоглоомор ч гэсэн цаг хугацаа тийм хурдан яваад болохоор аюу үнэтэй байгаад юм л да. Өдөр болго үнэтэй, аль болох өдөр болго гоё. Ямар нэгэн стрессгүй, ямар нэгэн сэтгэл зүйн хүнд биш өнгөрөхийг илүү хүсэх. Хүнд юмнаас аль холдох тий одоо юу гэдэг иймэрхүү амьдралыг ингээл өдөр тутмыг сайхан өнгөрөх гэдгийг их боддог болдсон юм шиг надад тийм санагдаад байна. Заанах одоо нөгөө юун дээр яана. Одоо ингээд ингэнэ шүү дээ. Одоо ингээд танаа 3 охин ч одоо тэгэл нэгээр нэг л бэг охин шүү дээ. Тэгээ ихнийх дээр заанахаас болох. Та нөгөө нэг яг нөгөө охиноо бариад за миний гараас чиний гарт очиж шүү гэдээ өгнө шүү дээ тий. Манайх ч нэг хором зохион байгуулдаг. Тэрийг нэг хит удаа харсан. Би яг боддоор ингээд харсан. Тэрэн дээр бол би бол ерөөсөө төвчдгүй зүгээр шал хамаагүй танихгүй хүн хараад байлаад. Тэгэхээр одоо за хүү бол яах вэ яхаа тий. Хүү бол яах вэ за ингээд арай гайг баг. Наач зүгээр яг бодохтлоо хоолоо зангирч шүү дээ. Охтууд дээр л тэгэл охтуудыг маа за чи ингээд миний охиныг аваа гэх үед та яах вэ яхаа. Одоо бодохтол хэцүү шүү дээ тий. Том охин одоо эдтэй л яхаа. Том охин одоо 26. Ер нь дөхчл. Үүе болцсон байж таа. Найз залуутай. Залуу. За. За тэгэхээр нэг ер нь тэгээ өхөндөө яхаа. Тэгээ одоо өгнө шүү дээ. Өгөхгүйгээ яах юм. Тэр хэцүү л. Тэгэл амьдралынхаа тэгээ нэг таахан тэл ял залбирал байна шүү дээ. Өөр юм. Тэгээ өөрч дээ. Охноос төрсэн хүүхэд дээр ч та бол бас нуруугаа авах хаа тий. Нураа дундах. Нураа дундах хил амгүй болчих واخа. Хэцүү. Тэр бол аюу хэцүү. Монгол хэлээ мартах واخа да. За болно аха. Чи бүр цаашаа бүр ургуулаа бодсон юм чинь тийм. Харин тийм бүр яг харсаж бүр яг нүдэндээ бүр бодсон байж шүү. За. За маск продакшны хувьд амуу Эрдэнэ заахын хувьд ерөнхийдөө шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна уу? 26 оны 27 оны төлөвлөгөөнөөс танилцуулж болох уу? За сая энэ 100 бол санамсар гэдэг кинонд тоглоод зүүнчингаа яваад. Кино маань одоо энэ олон улсын фестивалуудад одоо уралдах кино юм байна. Тэгээд энэ жилдээ тийм яваад 2007 оноос нээлттэй их юм билээ. Mass production бол ингээ 20 жилийн хой болж байна. 20 жилийн хойгоор бид нэр одоо нэг уран сайхны кино тэр нь бол яг 20 жилийн хойдоо зориулсан mass production-д ажиллаж ирсэн уран бүтээлчдэр бүгдийг хамруулаад те гарсан орсон бүх хүмүүсээ оруулаад нэг тийм юу гэдэг зүгээр гоё баярын үр амьсгалтай нэг 20 жилийн хойдоо зориулаад хийчихсэн нэг төлөвлөгөөтэй 8 сард нэг тайзны уран бүтээл хийх. Ингээ 20 жилийн хойно 2 төсөл ингээ төлөвлөгдсөн. Энэ 4 сард бол яг нэг контент хийчихье. Mass production гэдэг. Нэг ийм 3 уран бүтээлийн ажил эхлэх гээд одоо нөгөө контентын зохиолын ажил явж байгаа. 4 сараас юунд орно? 6-нд орно гэсэн төлөвлөгөөтэй. Ойрын төлөв бол тийм ба. 20 жилийн хойно зориулсан 3 уран бүтээл. Тийм байна.
Одоо нөгөө нэг мэрэгжил бүхэн дээр л байгаа ах л та. Одоо жишээл жүжигчдийн хувьд жишээлбэл та за одоо болидоо доод үе бэлдээ дөөч гэдэг юм уу те. Дараагийн шатанд орж доо. Одоо жүжиглээд явах дээч гэдэг юм уу гэж бодож байсан удаа би юу. Продюсерийн хэмжээнд ажилладаг ч юм уу те. Яг жүжигчдийн мэрэгжил яг болио гэж бол бодож байгаагүй. Энэ мэрэгжил өөрөө нас юу яахгүй. Альч насанд. Тийм. Өөрийнхөө наснасандаа тоглоод явна. Ер нь бол ерөнхийдөө залуусыг дэмжинэ гэдэг нь юу бол мэдээж одоо орж ирж байгаа. Өөрийнхөө байгаа туршлага гэдэг юм уу те. Энэ олон жилийн ба залуучуудаа гоё харамгүй сайхан тусал дэмжих. Ер нь ерөнхийдөө би бас сүүлийн хэдэн жил залуучууд бас их дэмжсэн. Ингээд ахаа ийм урамтай хийх гэж надад туслаач яваад юу тэг яах гэсэн талд бол ер нь бас залуучууд бас тусал дэмжих талаас бол ер нь тэгж ажилладаг. Тийм. Яг бол одоо текст шүү дээ. Тэд ч одоо нөл туршлага. Уран бүтээлийн хувьд бол боли биш. Одоо харин хиймээр санагдаж байна. Яа тэгвэл туршлага гэж байна те. Олон жилийн туршлага хөрөнгөлүүлсэн байна. Өшөө илүү уран бүтээл өөрийгөө сорьсон уран бүтээлд орё. Сэтгэлгээний те одоо өндөр сэтгэлгээний хүнд драма, триллер одоо юу вэ? Өшөө илүү хүнд тийм уран бүтээл рүү өөрийгөө сорьё шүү гоё. Бас нэг гоё юм бүтээж хийл дамжтай юм сте. Нас бол мэдээж харгалцахгүй. Тэгээ уран бүтээл бол нас харгалцахгүй шүү дээ. Тэгэхээр надад бол шахаа цаг хугацаа байна. Үгүй юм. Цаг хугацаа байна гэж бүр яг тийм байгаас би юу гэж бодож ин гэхээр одоо сагсчдын хувьд жишээлбэл одоо prime time жинхэнэ жинхэнэ бодоо олох нас нь жишээлбэл 30 нас гэж ярьдаг шиг тий жүжигчүүний үед бол яг жинхэнэ бүх юм нь бүрэлдээд тий ингээд туршлаганч бүрэлдээд ингэх нас нь 50 нас юм шүү тий тэгээ яг нөгөө жүжигчин мал өөрөө бас нөгөө их мэдлэг өргөн хүрээ амьдралыг үтсэн үзэж туулсан юмнууд туулсан гэдэг зүйл маань хийгдэх нөгөө уран бүтээлд их нөлөөлнө л дөө. Туршлага амьдралыг үзэл тэгээд эн чинь үнсэн сонссон. Тэгээд нас ихэд бол арай илүү даастаа уран бүтээлээр орох хэмжээнд бол одоо ихсэн гэж өөрийгөө л үзээд байгаа. Тэгээд цааш бол энэ хийнэ. Өшөөлөө сайхан уран бүтээлүүдийг сорин өөрийгөө юм нүд нь хараад чихэн сонсоод хөл гар нь хөдөлж ивэл зүрхэн цохилоод тархин ажиллаж ивэл хийж л байх гэж бодож штэ. Габи мань чамаас юм асууя. Одоо ингээд ерөнхийдөө энэ подкастын туршид чи ер нь заанахаас яг юу мэдрв? Юу мэдрвэ? Тий. Ирчүрч. Би амар ирчүрчтэй л ингэж ирж байна. Тий. Зарим би одоо ингэж боддог байхгүй. Би одоо ингээл 37 8-тай одоо яг 3 жилийн дараа 40 хүрнэ. Тэнгүүд хүмүүс ингээл 30 гарцсан хүмүүс залуу хүмүүс тийм миний үеийн хүмүүс амар хөшин гэж бодоод байгаа байхгүй юмсан. Би болохоор ингээл амьдрал одоо дөнгөж эхэлж штэ юу нэг солиорол дам би дөнгөж миний амьдралын 2 дахь чаптер эхэлж байна одоо хэдэн чаптер би бол 4 чартал би 80 хүртлээ болол хангалттай ингээд явчихна гэж бодож байна. Дөнгөж 50 урчих чи юу гэдэг. Тэнгүүд би ингээд одоо тэнгүүд ингээд таны насны хүмүүс одоо баг бүр сэтгэл санаагаар бүр яваад ингээд баг бодохгүй өөх гээд байгаа өөхлөө хүлээж байгаа юм шиг л ярьдаг байхгүй юу те би одоо өнгөрсөн одоо юу ярьтаа ингээд би тийм хүмүүсийг амар гайхдаг байхгүй юу солиороод юм хүн яг би физиологоор ингээд хөгжирч болно гол нь энэ сэтгэл зүйчэнд хизээч хөгжирч болохгүй шүү гэдгийг би амар хэлмээр байдаг байхгүй юу те хүн сэтгэл санаа сэтгэл зүгээрээ л амар залуу байх хэвээр тэгж чи залуу байна гэдэг те тэгж хэлдэг тэнгүүд би занахс бол амар ирч хүч мэдэрч байна ярьлаа. Би нэг юм мэрэгших гэдэг юм ямар гоё юм бэ гэдгийг ингээд сүүлд айгу ойлгоод байгаа байхгүй юу. Сүүлд ингээд манай компани саксри багтай болоод ингээд тэрүүгээр ажиллаж үзлээ. Тэгсэн чинь саксаар мэрэгшиж байгаа хүмүүс бүр тий. Яг тэрнийхээ төлөө ингээд бүх зүрх сэтгэл оюун ухаанаа зарцуулаад мэрэгшиж байгаа хүмүүс ямар гоё харагддаг юм бэ. Нэгт. Тэгтээ бас мэрэгших ямар хэцүү юм бэ тий. Яг мэрэгших тэр зүйлдээ мэрэгжлийн байна гэдэг ямар амар хэцүү юм бэ гэдэг. Тэгээ би танаас түрүүн өөр юм хийж нүг асуусан чинь гоо би яг л жүжигчнээ хийж байгаа. Яг энүүгээр ингээд мэрэгшиж байгаа юм байна. Үнэхээр дүрдээ жүжигчин гэж юм байх хэвээр байна гэдэг ч юм уу те ингээд
Танаас амар мэдэрлээ. Тэгээ би танаас та хоёр нэг тууштай өгнө гэгээд. Тэгээ амар олон зүйлээрээ би бас загнаахтай миний юу таард юм байна. Бодол айгуудын таард юм байна. Тий зүгээр юм. Тэгээ зүгээр анзаарсан. Тэрийгээ зүгээр хэлмээр санагдсан. Тий тэгээд та гоё дахиад илүү гоё мэрэгжлийн байгаараа тийм учраас ийм гоё мэрэгчсэн байгаа юм чинь бүр илүү олон гоё дүрүүдийг хийгээд бүр илүү гоё өөртөө гоё шинжилтүүдийг хийгээд одоо хийгээл харагдаж байна л та. Бүр илүү гоё олон зүйлсийг хийгээсэй л гэж би бол хүсэж байна. Одоо бас сураал юм. Дахиад сураалын судлаал байна хийгээл сураал байна тий. Сурах юм дуусах шүү. Сурах юм дуусахгүй. Тэгээд сурчлаа. Ямар ч байсан сайхан уран бүтээлүүд хийнэ. Тий. Одоо бэлтгэгдэж байна. Бүх сэтгэл зүй одоо бүх зүйлээрээ бэлтгэж дахиад шинээр хийгдэх гэж байна бүх юм. Тийм болохоор сайхан уран бүтээлүүд дээр ажилланаа л гэж. За. Тэгэхээр ерөнхий подкаст өндөрлөлт рүү орж ин тэгээд урилгын маань өглөө авч хүрэлцэн ирсэн. Монгол Улсын гавьж үжигч Эрдэнэ заахтаа маш их баярлалаа. Тэгээд та тухтай байж чадвуу, ярихсан зүйлээ ярьж чадвуу, подкаст маань таалагдвуу. Сайхан байлаа, таалагдлаа. Тэгээд гоё чөлөөтэй ямар нэг хэв загваргүй тий өөрийнхөө үзэл бодлыг ингэ чөлөөтэй илэрхийлээ ойртож ус ингэж яар суугаагүй юм ба шүү дээ. Энэ чинь бас надад бас гоё өөрийнхөө үзэл бодол өөрийнхөө бодсон санснаа ингэ сайхан чөлөөтэй залуучуудтай ингэ суuna гэдэг чинь бас миний хувьд бол сайхан байлаа. Подкаст нь хэрэг таалагдлаа. Гоё л. За маш их баярлалаа. Тэгээд өөр Габи бит хоёрыг асууж амжаагүй. Таны хэлхийг хүссэн зүйл бий юу? Бий юу вэ? Тий. Сайхан байлаа. Хангалттай сайхан ярьлаа. Өөрийнхөө бодсон сансан бүхнээ нуугу сайхан ярьлаа. Гүн надад юу явах те заанахта хүм их том амжилтыг хүсье. Өөр гоё шинжин гоё уран бүтээлүүдээ гаргаарай гэж та. За тэгнэ хичээнэ зүтгэнэ ажилланаа. Би ч ихсэн адилхан тэгээд би бас нэг л үг хэлтийг өөртөө өсдөг хамгийн сайхан бүхнийг хүсье. Урилгын маань хүлээж авсан нэгэрт баярлалаа. Баярлалаа. Тэг түүнэртээ бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 90 минут. Одоо бараг 2 цаг болцсон уу? Ямар хурдан өнгөрч те. Тэг саф гээл өнгөрлөө. За тэгээд подкаст руу минь хөр өндөрлөж байна. Хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн подкаст руу минь зочноор Монгол Улсын гавьж жүжигчин Маск продакшн жүжигчин Эрдэнэ заах маань хүрэлцэн ирлээ. Тэгээ хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Powered by Airplane. Аялын өгчий гэдэг өөрөөтэй явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилладаг Exam Broker, Zubroco чарна бүтээгдэхүүн, амун премиум боллоор амралтын газар маань бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээ эх дугаараар иргэд уулзцгаая. Bye bye. Powered by Airplane. Аялын өгчий. Подкаст румын хамтрагчаар Zubroco. Юлон хятад хоолны ресторан. Simple зээлийн аппликейшн. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шинэ хэрэглэгч болоорой.